Мгм. Э, Ингэхдээ бол одоо хамгийн гол нь миний ажилдаг салбар бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо оролцоог яаж сайжруулах уу? Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эртэлрүүлэх арга зам энэ чиглэлээр ажиллаж ирсэн. За мөн одоо Мгм. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо тодорхойлолт ер нь одоо өнөөдөр бид нар олон улсад нь хүүхдийг яаж авч үзэж байгаа юм бэ гэдэг талаар бас олон одоо улсын энэ талаар ажилладаг хүмүүстэй хамт бас судалгаа урал зөвлөгөөнд оролцож ирсэн. Тэгээ би өнөөдрийн хувьд бол та бүхэндээ манай Янжма одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын комиссийн боловсрал оролцоо хариуцсан мэрэгчлэлтэн байгаа. Яамны ажилтан. Тэгэхээр Янжмаа Викторийн одоо ерөнхийдөө ингэж ярих юм бол нэг юмны одоо хоёр талыг ярина. Бид энэ хүүхдийг одоо хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдлыг яаж бид нэр нийгэмд оролцоог сайжруулах юм. За энэ дээр бол бас улсаас төр засгаас ямархуу одоо анхаарал тавьж байгаа юм бэ гэдэг талаар та бүхэндээ мэдээлэл хүргэнэ. За тэгээ эхлээд бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж одоо бид нар чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж ярьж байна. Бас хүнд өвчтөй хүүхэд гэж ярьж байна. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг ер нь юу юм бэ гэдэг тодорхойлтыг хэдүүлээ нэг ярилцъя. Та бүхэн ч гэсэн мэдж байгаа. Гэхдээ бүгд нэгцэн ойлголттой болох хэрэгтэй байна. Хүн болгоод өөр өөрийн ойлголтоор яваад байх юм бол бас энэ маань цаашаа хүүхдээ оролцоог сайжруулахад зохистой үр дүнд хүрэхгүй юм талууд байдаг. За би энийг зөвхөн шууд ярьж юугаар арилгаад түрүүчийнхээ слайдыг гаргатай. Эхнийхээ слайдыг гаргатай. За тэгэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг бол хүүхэд маань хөгжлийнхөө одоо байгаа болоод шинээр бий болох тийм чадамжтай таарсан үйлслийг хийх. За нийгэмд хүснээрээ оролцоход хүрээлэн буй орчноос хамааралтай эрүүл мэндийн хязгаарлалтмал байдлаа гэж одоо тодорхойлсон байгаа. За энэ бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн тодорхойлолттой ерөнхийдөө ингээд дүйдэг. За дараагийнх нь тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд бид хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг ямар хүнийг авч хэлцэх юм бэ? Бие махбод одоо бие бялдрын хувьд за сэтгэц оюун санаа мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд энэ согго нь янз бүрийн саад татвартай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь саад учруулах болсон хүнийг багтааж ойлгоно гэсэн байдаг. Тэгэхээр энэ зарчмын одоо конвенцийн нийтлэг зарчмуудын нэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн энэ хувьсаж өөрчлөгдөх одоо өсөж бойж энэ чадамжийг хүндэтгэж энэ хүүхдийн өөрийн онцлог байдлаа хадгалах эрхийг хүндэтгэж хандах гэсэн одоо ийм зарчимтай. За энэ өөрийн онцлог байдлаа хадгалах эрхийг хүндэтгэх хандна гэдэг бол хүүхэд бүрийг өөрсдийнхөө хөгжих тийм боломжийг бий болгоно л гэсэн үг. Хүүхдийг одоо өнөөдөр ямар байгаа энэ чадамжийг яаж бид илүү одоо сайжруулах юм? За байгаа чадамжийг бол яг тохируулж одоо яаж одоо энэ хүүхдийг оролцоог сайжруулахын сургалт одоо эрүүл мэнд боловсролын үйлчлэгийг яаж авах юм бэ гэсэн энд бол нэгдсэн зарчимтай хандна гэсэн үг юм аа. За дараагийн слайдыг. Тэгэхээр манай Монгол улсад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх юм тоо баримт байдаг. За энд бол энэ ногооноор заасан нь бол төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ цэнхэр нь бол ямар нэгэн өвчин эмгэгийн улмаас хөгжлийн бэрхшээлд орсон тэ болсон хүүхдийн тоо байгаа. За тэр шар нь бол гинтийн осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон юм байгаамаа. Тэгэхээр зэрэг Монголд байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо хамгийн элбэг тохиолдол нь бол энэ хөдөлгөөний бэрхшээлүүд, сэтгцийн оюуны бэрхшээл, ийм бэрхшээлүүд байгаа. За эндээс хавсарсан бэрхшээл бол одоо бас нэг 10,000 орчим хүүхдтэй хүн байгаа нь насан туршидыг ярьж байгаа шүү. За дараагийнх нь. Тэгэхээр хөгжлийн бэрхшээл маань бол
ийм гурван түвшинд илэрдэг. Нэгдүгээрт бол бие махбодын бүтэц. Жишээлбэл тухайлах юм бол нэг одоо эргэтэн тогтолцоо ямар нэгэн одоо мөчтийн хязгаарлагдмал хэсэг энд өөрчлөлт орсон. За энд гэрэл нэвтрэх ямар нэгэн эд зүйлсийн хэлбэр дүрс хэмжээг мэдрэхэд саад болдог одоо жишээлбэл нүдний болор цайх гэх мэт юм бие махбодын бүтцийн өөрчлөлт байдаг. За хоёр дахь одоо төвшин бол юу юм бэ гэхээр тухайн хүүхдийн үйлдэлийн чадварын хязгаарлагдмал байдал. Хүүхэд тухайн насандаа хийвэл зохих үйлдэлүүдийг хийж чадахгүй. Энэ хязгаарлагдсан байдал. Жишээлх юм бол хүүхдээ явж чадахгүй. Тухайн насандаа одоо хүүхэд 2 настай чөлөөтэй явах байвал явж чадахгүй байх гэдэг юм уу. Одоо сургуулийн насны хүүхэд унших чадваргүй байх гэх мэт юм. За 3 дахь төвшин нь бол оролцооны хязгаарлагдмал байдал. Оролцооны гэдэг нь бол хүүхэд маань сургуульд явах насанд хүрсэн боловч сургуульд явж чадахгүй. Цэцэрлэгт хамрагдах насанд хүрсэн боловч цэцэрлэгт хамрагдаж чадах. Эсвэл одоо энэ хүүхэд бусад хүүхдүүдтэй үеийнхээ хүүхдүүдтэй одоо гадаад тоглож явах ийм насны боловч тоглож чадахгүй. Хөгжлийн бэрхшээлээс болоод ийм оролцооны хязгаарлагдсан тохиолдолд энийг оролцооны хязгаарлагдмал байдал гэдэг. Тэгэхээр энэ бэрхшээл бол ийм гурван төвшөнд илэрч явдаг. Бие махбодын бүтцийн, үйлдэлийн чадварын, гуравдугаарт нь бол оролцооны хязгаарлагдмал байдал. За дараагийнх нь. За энэ хязгаарлагдмал байдлууд маань маш олон шалтгаантай. За гарч байгаа илэрлэл нь бол харилцан адилгүй. Жишээлх юм бол төрөлхийн түрүүн би ярьсан төрөлхийн өвчин эмгэг ямар нэгэн соггийн улмаас үүссэн хөгжлийн бэрхшээл гэж байна. Хоёрт бол олдмол гэмтэл, бэртэл, осол гэмтэл эсвэл ямар нэгэн өвчин эмгэг одоо хэвийн явж байгаад аль нэг насандаа өвчин эмгэгтэй болсны тулмаас хөгжлийн бэрхшээл орох. Тийм хоёр одоо төрлийн илрэл байдаг. За дараагийнх нь. За хүүхдэд ер нь зохилон тохиолдох ямар бэрхшээлүүд байдаг? Энэ зохилон тохиолдох бэрхшээлүүд бол энэ ерөөсөө дэлхийн нийтэд яригдж байгаа гол бэрхшээлүүд. Хамгийн нэгдүгээр нэг би суралцсан бэрхшээлээс ярив. Эхлээд бол суралцсан өвөрмөц бэрхшээлүүд гэж байна. Үүнд бол хүүхэд хэдийгээр сургуулийн насанд хүрсэн боловч уншиж чадахгүй. Хичнээн ч заагаад уншиж чадахгүй. Эсвэл бичиж чадахгүй. Тоолж бодож чадахгүй. Ердөөсөө 5 дээр 7-г нэмэгтэл тоолж чадахгүй. За мөн одоо хүний ярьж байгааг ойлгохгүй, хэдийгээр сонсгол нь хэвэн боловч яриан дах дуу авиаг ялгаж танихгүй. Бэрхшээл байна. За мөн хэл яриан хэвэн. Хүүхэд өөрөө хэл яриан хэвэн, гэхдээ суралцсан бэрхшээл. Хүүхэд сайн ярьж чаддаг боловч хүмүүстэй ярилцаж чаддгүй тул найз нөхөд байхгүй, багш болоод бусдын яриаг ойлгодоггүй ийм одоо бэрхшээл байна. За дараагийнх нь. За эрүүл мэндийн бусад эмгэг доройтол байна. Эрүүл мэндийн хувьд үүнд бол жишээлд хүүхдийн хүч чадал цовоо байдал нь хязгаарлагдсан байдаг. Жишээлх юм бол анхаарал дутамгш хэд хөдөлгөөнд эмгэг гэж байдаг. Энэ үед бол хүүхдийн анхаарал бодоод үйл ажиллагааны нөлөөлчөд байдаг. За аутизм гэж одоо орчин үед маш их аутизм гэж ярьдаг. Зарим нь бол одоо аутизм мөн биш нь ч мэдэгдэхгүй ердөөсөө л хүүхдийг аутизм гэдэг баг зэрэг хоцрогдолтой хүүхдийг ч гэсэн аутизм гэж хэлэх гээд байдаг. Тийм учраас энэ аутизмын хүрээний эмгэг гэдэгт юу ордог юм бэ гэхээр зэрэг үүнд маш олон төрлийн шинж тэмдэг орно. Үүнд бол нэгдүгээр зожигрох байна. За нийгэмшгүй одоо доройтол байна. За харилцааны чадварын доройтол байна. За энэ Аспергерийн хам шинж гэж. Тэгэхээр эдгээр одоо аутизмын хүрээний шинж хамрагдах энэ шинжүүдийг бол хүүхдийн зан төрх энэ нөгөө зан төрх гэдэг байгаа шүү. Бэрхшээл биш. Харилцаа нийгэмшгүй чадварт нь мэдэгдэхүйц нөлөөлдөг юм хөгжлийн одоо эмгэг юм. Энийг бас бэрхшээл гэхээсээ илүү хөгжлийн эмгэг гэж хэлдэг. Зан төрх харилцааны хөгжлийн эмгэг гэж хэлдэг юм аа. За дараагийнх нь. За мөн одоо хүүхдэд сэтгэл хямрал гэж байна. Сэтгцийн хямрал. Үүнд бол
зүгээр байхдаа сэтгэл төвшөөртэй тийм ээ. Хоёр туйлд сэтгцэн эмгэг гэж байна. Заримдаа зөв зүгээр, заримдаа маш их баяр баясгалантай, заримдаа туйлын одоо гонигтай, гутралтай болчдөг. Мөн одоо хит хөөрлийн эмгэг гэж байна. За зүгээр байнгын сэтгэл гутрал гэх мэтийн одоо ийм эмгэгүүдийг бол сэтгэл хямралын эмгэг гэж нэрлэдэг. За хэл ярианы бэрхшээл гэж байна. За нөгөө түрүүн бол зүгээр хэл ярианы хэвийн мөртлөө ярьж чаддгүй гэж байдаг. А гэтэл хэл ярианы бэрхшээл гэдэг маань юу юм бэ гэхээр хэл ярианы хөгжилд орой үүнийг нэг жишээ нь бол заримдаа ээрэд ярьж чаддгүй хүүхдүүд. Мөн одоо санаа бодлоо илэрхийлж чадахгүй, яриаг нь бусад хүмүүс ойлгохгүй ийм одоо асуудлууд байдаг. Энэ бол одоо яг одоо хэлгүй огт ярьж чадахгүй биш ийм хүмүүс байна. За өөр мөн харааны бэрхшээл байна. Харааны бэрхшээлийг бол дотор нь сохрол гэж байна. Үүнд бол харах чадвар доройтноо. Харах чадвар доройтхыг харааны бэрхшээлтэй гэж үзнэ. Үүнд бол сул хараа болоод сохрол аль аль нь ордог. Жишээлх юм бол сул хараа гэдэг бол зөвхөн гэрэл мэдрэхийг хэлж байгаа. Зөвхөн гэрэл мэдрэхтүүдийн хараа. А сохрол гэдэг маань огт юу ч харахгүй гэрэлж мэдрэхгүй. За хэрвээ хараа нүдний шилээр засарч байвал үүнийг хөгжлийн бэрхшээл гэж үзэхгүй. Холын хараа, ойрын хараа одоо эсвэл хялар энэ эмгэг бол нүдний шил зөөгээд хэвийн болж явах юм бол үүнийг хөгжлийн бэрхшээл гэж үзэхгүй. За дараагийнх нь. За дүлгэрэл гэж байна. Үүнд дүлгэрэл гэсэн онцтой хүүхдийг хөгжлийн бэрхшээлд авч үзнэ. Ихэнх дуу чимээг огт сонсож чадахгүй. Сонсголын аппаратыг зөөсөн ч сонсохгүй хүүхдүүд хамаарна үүнд дүлгэрэл гэдэг. За сонсголын бэрхшээл гэдэг ч юу юм бэ гэсэн тохиолдол байна. За энэ сонсголын бэрхшээл гэдэг маань дүлгэрэл гэсэн тодорхойлолтод ороогүй сонсгол буралтыг хэлдэг. Энэ сонсгол буралт нь бол цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Угаасаа сонсгол муутай байх нь бол сонсгол хэлний боловсруулалт хийхэд бэрхшээлтэй байдагтай бол адилхан биш. За энэ сонсголын бэрхшээлд бол жишээлх юм бол одоо дунгийн суулгаад хэл засалт хийгээд ирэхэд бол тэр жишээл хөх сонсдог, ярьдаг ийм тохиолдол байж болдог. Төрөлхийн дүлгэрэлд бол энэ огт аппарат зөөсөн сонсч чадахгүй юм хүүхдүүд хамаардаг. За мөн сонсгол харааны хавсарсан бэрхшээлүүд нэлээд байдаг. Үүнд бол одоо сохор дүлий гэсэн онцтой хүүхдүүдийн хараа сонсгол хоёулаа алдагдсан байдаг бөгөөд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл гэдэгт ордог. Ер нь хоёр бэрхшээл хавсарсан тохиолдолд үүнийг хүнд хэлбэрийн бэрхшээл гэж ярьж байгаа. За эдгээр хүүхдийн бол харилцаа болоод бусад хэрэгцээ нь маш өрмөц, маш олон хэрэгцээ байдаг. Өрмөц хэрэгцээ нь бол маш олон байдаг. Тэгэхээр ийм хавсарсан бэрхшээл дээр бол эдгээр одоо эсвэл сонсголын бэрхшээлтэй дүлийн хүмүүс зориулсан хөтөлбөрүүд хараагүй хүмүүс зориулсан хөтөлбөрүүд аль аль нь тусгайдаа эдгээр хавсарсан бэрхшээлтэй хүний хэрэгцээг хангаж чаддаг. Энэ хөтөлбөр гэдэг маань бол ийм бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн оролцоог сайжруулах, одоо оролцоог сайжруулах, олонний дунд одоо чадвартай болох ийм төрлийн хөтөлбөрүүд туйлын чухал байдаг. За дараагийнх нь. За яс булчингийн тогтолцооны эмгэг гэж байна. Үүнд бол хүүхдийн бие махбодын чадвар, үйлдэлийн доройтол ордог. Жишээлийн тархины сав өвчний үед бол мөчтийн булчин чангарчдаг. Ингээд хөдөлгөөний бэрхшээл үүсдэг. Зарим хүүхдүүд явж чадахгүй, дөрвөн мөчний одоо саажилтын үед бол хэвтрийн хаашаач хөдөлж чадахгүй. За зөвхөн одоо доод мөчний саажилтын үед бол явж чадахгүй. Явах чадвар алддаг. Зөвхөн дээд мөчний саажилтын үед бол гараараа бариад одоо хийх үйлдэлүүд бүгд одоо алдагддаг юм байна. За мөн одоо оюуны хөгжлийн бэрхшээл байна. За үүнд одоо оюуны чадвар нь насандаа чадвал зохих чадвараас дунджаас доогуур байдаг.
Жишээлбэл IQ гэж бид нэр яриад байдаг. Энэ IQ гэрээ одоо хэдэд төрж байгаа юм бэ гэдгээр бол оюуны чадварыг хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй гэж нэрлэдэг. Одоо IQ нь 20-оос доош орсон байх юм бол. За мөн харилцааны доройтол бие даах байдал нийгэмших чадвар доройтдог. Жишээлх юм бол одоо төрөлхийн хромосомын гажуудалтай Дауны хам шинж байна. За энэ Дауны хам шинжийн үед бол жишээлх юм бол олон одоо бэрхшээлүүд хавсрах тохиолдол байдаг. Жишээлбэл харааны бэрхшээл, бие махбодын оюуны хоцрогдолтой хавсрах. За үүн дээр нийгэмших чадвар доройтох гэх мэт ийм хавсралтууд бас илэрч болдгоо. За тархины гэмтэл гэж. Үүнд бол гэнтийн осол болоод ямар нэгэн хатуу биетийн хүчээр тархинд үүсэх гэмтлийг бол бид нар тархины гэмтэл гэж нэрлэдэг. За энэдээс үүдэлтэй одоо хөгжлийн бэрхшээл үүсдэг. Хүний одоо сэтгэх, бодох, хүлээн авах чадварууд хязгаарлагдчихдаг. За дараагийнх нь ерөнхийдөө бол эдгээр бэрхшээлүүд дээр нэмээд энэ хавсарсан бэрхшээл гэж байна. За үүнд олон эргэтэн тогтцооны чадвар алдалт хавсарсан байдаг. Жишээлбэл хөдөлгөөн, харилцааны бэрхшээл хавсарсан. Хөдөлгөөний бэрхшээл, оюуны бэрхшээлтэй хавсарсан. Сонсголын бэрхшээл өөрөө оюуны бэрхшээлтэй хавсарсан. За энийг бол бид нар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээл гэж нэрлэж байгаа. Хавсарсан бэрхшээл. За эдгээр хүүхдүүдийг зүгээр дагнсан нэг одоо бэрхшээлтэй хүүхдтэй адилтгаж үзээд энэ хүүхдийг одоо оролцоог сайжруулна гэвэл маш хүнд бэрхшээлтэй байдаг учраас ийм хавсарсан бэрхшээлтэй хүүхдэд бол илүү их анхаарал хандах ёстой. Энэ хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдэд. Хүүхдийг одоо хүн төнгөн гэж ялгаад оролцоо хязгаарж болохгүй. Ялгуурлалт болно гэж одоо конвенцэд орсон байгаа. Энийн гол цаад санаа нь юу юм бэ гэхээр энэ хүүхэд хүнд хэлбэрийн бэрхшээлтэйгээд цэцэрлэгт авахгүй тохиолдлууд байдаг. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй гэдгээр нь сургуульд явахыг хязгаарласан тохиолдлууд байдаг. Тэгэхээр ингэж одоо ялгуурлаж болохгүй. Бусад хүүхдүүдтэй адилхан авч үзнэ гэсэн юм зарчимтай. За дараагийнх нь. За энэ бэрхшээлүүд юугаар илэрдэг юм бэ гэхээр тухайн хүүхдийн өдөр тутмын амьдралын хэв маяг үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг. Жишээлх юм бол энэ бэрхшээлүүд маань яг уу ярьж чадахгүй, харилцаж чадахгүй болж байгаа. Ийм алдагдaltaй болно. Сонсож чадахгүй, эсвэл явах, алхах энэ үйлдэл нь алдагдчихсан. За бүдүүнгээс давсагны үйл ажиллагаа алдагдсанаас болоод хүүхэд бааж шээхтэй асуудалтай болчих. Энэ хязгаарлагдах. Заавал хөндлөнгийн одоо оролцоо шаардлагатай болдог. Хоолоо идэж чадахгүй болох жишээлх юм бол. За ингэм бол яг уу заавал хөндлөнгөөс хоолыг идүүлэх. За аяга бариад одоо ус ууж чадахгүй болох. Залгих рефлекс нь алга болчих. Эдгээр өдөр тутмын амьдралын хэв маяг үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг. За энэ өдөр тутмын амьдралын хэв маяг үйл ажиллагааны алдагдал бол зарим нь маш хүнд байна. Зарим нь бол хөндлөнгийн оролцоо шаардлага арай бага. Зарим тохиолдолд ердөөсөө 2-3 хүнч одоо жишээл дөрвөн хүчний саажилтаа дээрэс нь оюуны бэрхшээлтэй хүүхдийг одоо ямар нэгэн оролцоог сайжруулна гэхэд бол асар их хүч чармайлт ордгоо. За дараагийнх нь. За энд бол хувцас өмсөх тайлах. Жишээлбэл энэ хувцас өмсөх тайлах үйлдлийн чадвар алдагдсан. Бусад талаараа одоо үйлдэл хийж чадчихна гэдэг бол энэ одоо жижиг булчингийн хөгжил алдагдсан байдаг. Жижиг булчингийн хөгжлийн гажуудлага үүссэн байдаг. За өдөр тутмын сэтгэх, ухамсарлах үйл ажиллагаа алдагдах тохиолдол байна. Энэ бол маш хэцүү. Жишээлх юм бол хүүхэд бол бие махбодын хувьд хэвэн боловч төөрөөд явцдаг ч юм уу тийм ээ. Буруу үйлдэл хийдэг гэх мэт юм. За ямар нэгэн шилжих хөдөлгөөний алдагдал байдаг. Жишээлбэл орон дээрээсээ сандал дээр суух, тэрэгцэрлүүгээ
шилжиж суух. Эсвэл одоо сан суугаа байдлаас хэвтэх байдалд орох. Энэ шилжих хөдөлгөөний алдагдал бол алдагдсан байдаг. Энэ бол нэлээд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлд ордог. За хоёрын ариун цэвэр сахих гэж юм. За энд бол одоо гараа угаахаас эхлээд одоо хоол ундаа идэхдээ асгаж цутгахгүй идэх тийм ээ. Дээрэс нь хөтөвчин дээр суух, нүүр гараа угаах энэ чадварыг огт хийж чадахгүй хүмүүс байдаг. Усанд орж чадахгүй гэх мэт. Энд бол байнгын одоо асаргаа шаардлагатай. Хөндлөнгийн оролцоо шаардлагатай. Бид нар интервенц гэж хэлээд байгаа энэ бол хөндлөнгийн оролцоог хэлж байгаа. Хөндлөнгөөс заавал хажуугаас тусламж дэмжлэг шаардлагатай. Одоо энэ нь бол одоо дагнсан нэг хөгжлийн бэрхшээл дээр бол харьцангуй хөндлөнгийн оролцоо бол нөгөө хавсарсан хөгжлийн бэрхшээл дээр оролцооноос арай бага байдаг. За дараагийнх нь. За тэгэхээр энэ үйл ажиллагааны алдагдлыг бол ингээ хөгжлийн бэрхшээл гэхээсээ илүү хувь хүний болоод хүрээлж байгаа орчны харилцан үйлчлэлийн үр дүнд хөгжлийн бэрхшээл үүсдэг. Энэ нь яадаг вэхэр зэрэг яг энэ өдөр тутмын үйл ажиллагааны алдагдлаар илэрдэг. Жишээлх юм бол хүүхэд одоо хэлж нэг байрлалаас нөгөө байрлал шилжиж чадахгүй байдаг тийм үү. Гэтэл энд орчныг нь одоо юу гэдэг юм боломжтой болгоод тэрэгэнцрийн ортойн маш амархан хөрвж орон дээрээ хэвтэх тийм боломж бий болох юм бол хөгжлийн бэрхшээл бол илэрлэн бага байна. Тэр өдөр тутмын үйл ажиллагаагаар энэ хүүхдийн хөгжлийн бэрхшээл илэрдэг. Тэр өдөр тутмынх нь энэ үйл ажиллагааг хийхэд илүү хялбар болгох энэ бол орчныг зохицуулж өгөх. Орчны үйлчлэлийг хялбаршуулж өгөх энэ асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр зэрэг бие махбодын болоод оюуны энэ бэрхшээл, орчны бэрхшээл хавсархаараа зэрэг хүүхдэд өдөр тутмын үйл ажиллагаа улам хязгаарлагдмал болдог, улам их алдагдaltaй болдог байна. За дараагийнх нь. За миний ярих юм бол ерөнхийдөө ийм таны мэдэх юм болоод одоо нэгдсэн ойлголтыг бид нэр авах гэсэн ийм хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх янз бүрийн одоо тодорхойлолт судалгааг нэгтгэж гисэн ийм ойлголт байгаа. За олон улсад жишээлбэл одоо хөгжингүй орнуудад бол энэ саяын хэлсэн одоо энэ ангиллуудын дагуу хүүхдэд эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ ялангуяа боловсролын үйлчилгээг үзүүлдэг байна. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсын IDEA гэдэг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын том одоо хууль байдаг. Энэ хуульд бол хүүхдийг ерөнхийд нь яг энэ дагуу ангилаад энэндээ одоо аль болох үйлдлийн чадварыг нэмэх, бэрхшээлийг багасгах зорьсон ийм интервенцүүд үйл ажиллагааг явуулдаг байна. За Монгол улсад 15 оноос эхлээд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын комисс гэж одоо ажиллан жигдэрч явж байгаа. За 16 оноос бол бүх 21 аймаг тул салбар комиссууд гэж байгуулагдсан. За төв комисс маань бол хөдөлмөр нийгмийн хамгааллын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан яаманда одоо дор байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ комисс бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд бол маш том онцгой одоо ач холбогдолтой комисс. Энэ комиссийг байгуулагдахаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байдал ямар байсан бэ гэхээр зэрэг том хүний эмнэлэг магадлалын комисс дээр энэ хүүхдийн зөвхөн эмнэлгийн оншин тавигддаг байсан. За энэ хүүхдийн оролцоо, орчны хүрээлэн буй орчны талаас бол авч хэлэлцдэг юм бол байгаагүй. За эмнэлгийн онш тавигдаад энэ хүүхдийг эцэг их нь халамжид өргөдөл гаргаж за миний хүүхэд ийм онштой учраас халамжаас одоо тодорхой хэмжээний асран хамгаалахад зориулсан тэтгэлэг олгоно гэсэн өргөдөл өгч ингээд нэг бага хэмжээний мөнгө аваад
явдаг байсан. За хүүхдээ оролцоог нь сайжруулах, бусад одоо эрүүл мэнд боловсрал нийгмийн үйлчилгээнд хамруулахад бол эцэг их өөрсдөө явахаас биш ингэж одоо энэ одоо манай энэ байгуулагдчихад байгаа комисс шиг анхаарал тавьдаг байгаагүй маа. Энэ комисс бол хүүхдийг бусдын адил нийгэмд оролцоотой болгох. Жишээлх юм бол хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг 3 наснаас өмнө илрүүлээд 3 наснаас хойш 6 нас хүртэл байнгын одоо хөндлөнгийн оролцоогоор сайжруулах, хоцрогдлыг арилгах, хөгжлийг дэмжих ийм үйл ажиллагаа явуулж байгаад 6 нас хүрэхэд нь бусад хүүхдийн адил сургуульд оруулах ийм одоо зорилготой бусад хүүхдийн адил одоо өсвөр насны хүүхдийг ч гэсэн бусад хүүхдийн адил а өсвөр наснд нь хөдөлмөр эрхлүүлэх гэх мэтийн ийм зорилготой комисс шүү. Тэгэхээр энэ комисс маань бол улам цаашаа бэхжих ёстой, илүү боловсронгуй болоод ингээд хүүхдийн оролцоог улам сайжруулах юм зорилготой комисс байгаа. За тэгэхээр манай энэ Янжмаа мэрэгчлэлтэн бол энэ комиссийн яг одоо оролцоо хөгжлийг дэмжих боловсролын асуудлыг хариуцсан мэрэгчлэлтэн байгаа. Тэгэхээр та бүхэнд энэ комиссийнхаа ажлын талаар бас одоо юуны төрөөс одоо ямар анхаарал халамж тавьдгийн ер нь энэ комисс ер нь энэ дээр яаж ажилладаг талаар мэдээлэл хүргэнэ гэж уригдаж ирсэн байгаа. За Янжмаа. За сайн байцгаана уу, бүгдээрэнд өнөөдрийн мэнд хүргье. Дон сонсогдож байна уу? Сонсож байна. За би одоо слайдаа ширүүлж. За та бүхэнтэйгээ өнөөдөр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам одоо ямар арга хэмжээг авч ямар ажлуудыг хийж байгаа вэ гэдэг талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын комиссийн үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголтыг өгөх ийм презентацийг бэлдсэн байна. За миний хувьд бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газарт харьяалагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв комиссийн боловсролын асуудалд хариуцсан мэрэгчлэн байгаа. За ерөнхийдөө бол сая соёлын агш маань статистик тоо мэдээг ярьсан. За бид бүхэн сая 2024 оны 11 сард бас мэдээнүүдээ тоо мэдээллүүдээ дахиж шинжилсэн. За үүн дээрээ мөн бэрхшээлийн төрлөөс нь тоо мэдээлэл гаргахаас гадна сонсголын аппараттай, ортедтэй, харааны шилтэй, тэрэгэнцэртэй хүүхдүүд хэр байна, асран халамж дутагдaltaй хагас бүтэн өнчөө хүүхдүүд гээд ерөнхийдөө бас нэлээд олон төрлөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхаа мэдээллийг бол салбар комисс дээр түшиглээд гаргаж авсан байгаа. За тэгээд аймаг орон нутгаар нь бас бүх мэдээллийг апдейт хийж аваад тэгээд үүн дээрээ тулгуурлаад бас ажил үйлчилгээнүүдэд төлөвлөд явж байна. За ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын салбар комисс бол сая соёлын агшийн хэлснээр хуучин эмнэлгийн загвараар хүүхдийг зөвхөн эрүүл мэндийн талаас нь хардаг байснаас илүү дэвшилтэд зохион байгуулалтанд орсон нэг хэлбэр байгаа. Энэ маань болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 47-гийн 2 дээр заасан заалтын дагуу төв комисс байгуулагдаад мөн 2021 оны 173 дугаар засгийн газрын тогтоолын дагуу комиссийн дүрэн батлагдаад тэгээд энэ дүрмийн дагуу хууль журмынхаа дагуу ажиллаж байгаа ийм комисс байгаа. За комисс маань бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд харьяалагддаг. За дотроо бол гэр бүлийн бодлогын газар, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв комисс хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлцтэй харьяалагдаад 21 аймаг 9 дүүрэг дээр тус бүр салбар комиссууд ажиллаж байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв комиссд маань тэгээд нарийн бичгийн дарга эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэрэгчлэнүүд байх ёстой дүрмэн дээр заагдсан байдаг. Одоогийн байдлаар бол газрын дарга бол төв комиссийн даргын үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрүүл мэнд боловсрал нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэрэгчлэнүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
За мөн салбар комиссууд бол орон тооны бус байдаг. За аймаг дүүрэг дээр дарга нарийн бичиг, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, боловсролын асуудал хариуцсан мэрэгчлэн, гэр бүлийн одоо бодлогын газрын мэрэгчлэн, за тэгээ төрийн бүсийн төлөөлөл гэсэн юм 7 албан хаагчаас бүрдсэн. За бүгд одоо орон тооны бусаар буюу давхар одоо үүрэгт ажлынхаа хажуугаар томилогдоод ажиллаж байгаа ийм албан хаагчд байгаа. За энэ комиссын одоо хурлаар хэрхэн одоо орж хөгжлийн бэрхшээлтэй гэдэг одоо тодорхойлолтоо хийлгэж байгаа вэ? За мөн одоо яаж комиссаар дамжуулж дэмжлэгт үйлчилгээнүүд хамрагдаж байгаа вэ гэдэг ийм дэмжлэгийн зураглал байгаа. За ерөнхийдөө хүүхэд төрсэн цагаас ахуулаад одоо эцэг эхийн хараа хяналтанд ороод нөгөө хамгийн ихний хянах зүйл маань бол ягаан дэвтэр байгаа тий. За тэгээд ягаан дэвтрийнхээ асуумжуудыг яг сайхан тодорхой бөглөөд тэр болгоомтой маш нэгт нямбаа харилцаж байх юм бол хүүхдэд хөгжлийн хоцрогдол илэрвэл одоо маш их дэлгэрүүлэх боломж төр ягаан дэвтрээс эхлээд үүсч байдаг. За мөн 9 сар 18 36 сартаа хүүхдийн эрүүл мэндийн цогц үздэг гэдэг зүйл одоо бас тогтмол өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, тосны эрүүл мэндийн төвд одоо ийм үзэлгүүд хийгдээд явдаг. За энэ үйлчлэгээс хэрвээ хүүхдэд хөгжлийн хоцрогдол илэрх юм бол тэрийг цаашаа нөгөө лавлгаа шатлалын эмнэлгүүд буюу аймгийн нэгдсэн одоо эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн одоо онцлог эмчилгээний төв, их хүүхдийн эрүүл мэндийн төв, сэтгцэн эрүүл мэндийн төв гэдэг одоо нарийн мэрэгжлийн эмнэлгүүд рүү одоо тухайн хүүхдүүдийг холбон зуучилж өгдөг. За тэнд байгаа нарийн мэрэгжлийн одоо эмч нар болно нь төрөлцсөн багийн эмч нар тухайн хүүхдийг яг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг оншийг нь тодорхойлоод өгснөөрөө энэ дараагийнхаа шат руу буюу одоо бид нарын одоо үйл ажиллагаа явуулдаг аймаг дүүргүүд дээр байгаа салбар комиссууд руу хүүхдийн одоо асуудал дамжиж ирдгээ. Тэгэхээр салбар комисс маань өөрөө хөгжлийн бэрхшээлийг тогтоодоггүй. Нарийн мэрэгжлийн эмч нар болон төрөлцсөн мэрэгжлийн эмч нарын тавьсан оншийн дагуу хөгжлийн бэрхшээл нь тогтоогдсон хүүхдүүд дээр одоо цаашид яаж одоо хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг хүргэх вэ? Тэр хүүхдийн одоо цаашдын асуудал төр комисс ажиллагаа гэсэн үг. Тэгэхээр тогтоогдсон оншийг бол комисс дахин магадлаад 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдүгээр тухайн хүүхд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг одоо комиссийн шийдвэрийг гаргадаг. За хоёрдугаар тухайн хүүхд байнгын асаргаанд байх шаардлагатай эсэх талаарх шийдвэрийг бас гаргадаг байгаа. За ингээд хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй за эсвэл байнгын асаргаатай гэдэг одоо энэ тогтоогдож байгаа бол цаашаа бид нар тэр хүүхдүүд дээр боловсролын үйлчилгээг, нийгмийн халамжийн үйлчилгээг, эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэг ийм одоо шатлалаар ороод явдаг. За тэгээ боловсролын үйлчилгээний хувьд бол манай комиссод салбар комиссын одоо салбар комиссд боловсролын асуудал хариуцсан мэрэгчлэн ажиллаж байгаа. За мөн сургууль цэцэрлэгийн орон тооны бус дэмжлэгийн байгуудтай хамтарч ажиллана. За тэгээд боловсролт хамрагдалтыг дэмжих зүйлийн одоо бүрэлдэхүүнтэй бас хамтарч ажиллаж тухайн хүүхдийн боловсролын асуудлыг шийдвэрлэхэд одоо энэ багаар ажиллах хэрэгтэй байдаг. За мөн нийгмийн халамж хамгааллын хувьд бол яг манай комиссийн нарийн бичиг бол яг одоогийн байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэрэгчлэн болон халах мэрэгчлэнүүд байдаг. За мөн сум хорооны нийгмийн ажилтан нуудтай хамтарч ажилладаг. За мөн аймаг дүүргийн нийгмийн бодлогын газар хэлтстэй одоо хэлтсийн дарга бол манай комиссийн дарга байдаг учраас энэ хэлтстэйгээ бол хамтарч ажилладаг ийм тогтолцоотой байж байна. За эрүүл мэндийн хувьд бол бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар цэцэрлэгийн засаг, хөдөлгөөн засал, хил засал, ахуй засал болон одоо шаардлагатай мэрэгчлэнүүдтэй холбон зуучлах эцэгчүүдэд мэдээллийг өгөх ийм одоо чиг үүргийн хүрээнд бол комисс маань ажилладаг байгаа. За тэгээ ерөнхийдөө 2024 оны тоо мэдээллээр бол нийтдээ 10,837 хүүхдийн өвчин комиссаар орж одоо асуудал нь хэлэлцэгдсэн байна. За тэгээд асаргааг тогтоох, сунгах за мөн одоо хөгжлийн бэрхшээлийг тогтоох, эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнүүдэд холбон зуучлах ийм одоо ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа комисс маань. За тэгээд ерөнхийдөө 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр одоо шинээр одоо баримтал бий болсон ажил үйлчилгээнүүд юу аав вэ гэхээр ер нь хүүхэд болгонд яг ижил тэгш үйлчилгээ гэхээсээ илүү бас одоо ялгаатай байдлаар яг хэрэгцээнд тохирсон үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхлэх нь зүйтэй гэд манай бас хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн зүгээс анх гаргасан
одоо шаардлага саналын дагуу судлаж үзээд за тэгээд ийм ялгаатай үйлчлэгнүүдэд нэвтрүүлэх одоо эхний процессуудыг бол хийж байгаа. За 2025 онд байнгын асаргаа шаардлагатай хүртэл олгодог амжиргаа дэмжих мөнгөнд тэмж бол 6% нэмэгдсэн байгаа. Энэ бол нийтдээ одоо одоо асаргаа авж байгаа бүх хүүхдүүдэд нэмэгдсэн мөнгөд өнгөсөв. За мөн үүнээсээ хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч байгаа одоо иргэний асаргааны тэтгэмжийг 30% нэмэгдүүлэх шийдвэр бас гарсан байгаа. За мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн живхний зардал гэдэг зүйлийг бас 2025 оны төсөвт суулгаад одоо тэр ялгаатай хүүхдүүдийн хэрэгцээг тодорхойлох юм ажлууд бас зорилттой хүүхдүүд рүү чиглэгдээд хийж байгаа. За тэгэхээр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт бол олон улсад одоо хүүхдийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлийг тухайн өвчин эмэгээс үүдэлтэй өдөр тутмын амьдралын зайлшгүй шаардлагатай үйлдэл хийх чадвар нь алдагдаж хязгаарлагдсан 2-оос дээш төрлийн бие махбодын болон оюуны бэрхшээл хавсарсан байж болно. За мөн түүнчлэн ганцаараа алхах, зогсох, суух, өндийх, санах зэрэг үйлдэлүүдийн аль нэг нь болон хамтд нь бие дан гүйцэтгэж чадахгүй байх. Энэ нь нэг жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн цаашид ч одоо үргэлжлэх нь тодорхой болсон энэ одоо ойлголтыг бол хүнд хэлбэрийн бэрхшээлээ гэж тодорхойлдог ийм ойлголт байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө сүүлийн үед манай эцэгчүүдийн дунд гараад байгаа нэг маргаантай асуудал нь юу байгаа вэ гэхээр ер нь одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ялгаж үзлээ. Конвенцээ зөрчлөө, ялгаатай байдлыг үүсгэлээ гэсэн ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол ямар байр суурьтай байгаа вэ гэхээр хүн болгонд нөгөө нэг одоо зурган дээр байгаачлан одоо хэрэгцээнээс нь хамаарат одоо өөр төрлийн ондог дугуй унжаагаатай адилхан тухайн хүүхдүүдийн бэрхшээлээс хамаарат тэр хүүхдүүдэд одоо шаардагдж байгаа хэрэглэгдэхүү, эм тариа, асаргаа сувилгаа тий энэ одоо арга ирж байгаа ачаалал гэдэг зүйл бас дотроо ингээд ялгаатай байгаа. Тэгэхээр энийг ер нь бол цаашид юу яах хэрэгтэй? Яг одоо зөв байдлаар нэвтрүүлээд яг хүүхдийн хэрэгцээнд нь тохирсон тэр үйлчлэгийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэсэн ийм одоо өнцгөөс хараад хүүхдүүдээ одоо хүнд бэрхшээлийн хувьд л ер нь бол одоо нөгөө хэрэгтэй шаардлагын хувьд одоо хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ тэтгэмжийг нэмэгдэж олгоно гэсэн нэг ийм тушаал шийдвэр бол гарцсан явж байна. За энэ маань болохоор засгийн газрын тогтоолоор батлагдсан. За одоо ямар төвшөнд явж байгаа вэ гэхээр манайх эрүүл мэндийн яамтайгаа хамтраад ажлын хэсгийг байгуулсан байгаа. Яагаад энэ ажлын хэсэг байгуулах хэрэгтэй шаардлага үүссэн бэ гэхээр бид бүхэн одоо хүүхдийнхээ нөгөө байнгын асаргааг тогтоож байгаа өвчин гэмтлийн жагсаалт гэж байдаг. 2021 оны одоо эрүүл мэндийн сайд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан тушаалаар 20 өвчний бүлгийн 134 одоо өвчний олон улсын ангиллын дагуу бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай хүүхд гэсэн энэ ангиллаар нь тодорхойлоод за тэгээд үүнийхээ дагуу одоо нийгмийн халамжийн мөнгөнд тэтгэмж тэтгэврүүдийг олгоод явж байгаа. Тэгэхээр энэ хамтарсан тушаалаасаа бид бүхэн дахиж ажлын хэсгийг байгуулад энэ оншуудаас одоо хүнд гэдэг хэлбэр рүү аль оншууд орж болох вэ гэдгийг одоо нөгөө мэргэжлийн салбар зөвлөлүүдийнхаа бүх бүрэлдэхүүнийг хамруулад энэ дахиж ажлын хэсгийг байгуулад за мөн эцэг эхчүүдийнхаа санал төрийн бас байгууллагуудтай хэлэлцүүлсэн салбар комиссэгчүүдтэй хэлэлцүүлсэн гэдэг олон хэлэлцүүлгийн үр дүнд бол ингээд 29 өвчний жагсаалтаар эрүүл мэндийн яамтай дахиж одоо нөгөө хамтарч батлагдсан байгаа энэ хоёр тушаалтынхаа 5 дахь хавсралдаар одоо эдгээр оншуудаас энэ оншин хүнд юм а гэдэг ийм одоо ангиллыг тогтоохоор хамтарч ажиллаад байна. За тэгээд эхний ээлжинд бол яг одоо манай улсад маш их зонхлоод байгаа хөдөлгөөний бэрхшээлийн одоо нэг төрөл хүүхдийн тархины саас ажилт байгаа тийм саас ажилтны төрлүүд G80, G81 за мөн энэ G80 бүлгийн оншууд F71-ээс 73 буюу оюуны бэрхшээлтэй хавсарсан бод энэ бол хүнд хэлбэрт орно гэд гаргасан байна. За мөн хорт гавдрын юунууд байгаа, оншууд байгаа. Хорт гавдрын одоо нөгөө хүнд хэлбэрийн оншууд бол бас хүнд хэлбэрт оруулж өгсөн байгаа. За мөн оюуны хомсдол байна. Оюуны хомсдлыг IQ ер нь бол 20-оос бага F72, 73 гэсэн онштой хүүхдүүдийг оролцуулж одоо гаргасан байгаа. За мөн аутизмын хүрээний эмгэг
байна. F84 хүрээний эмэгүүд. За энэ дотроо F84-ийн 2 рейтинг хам шинж, за мөн хойдолт нь нөгөө 3 дугаар төвшин буюу сэтгцийн DSM 5 гэсэн онцтой эдгээр хүүхдүүдийг оруулна гэдээ бас шалгуур үзүүлэлтийг нь наривчилж өгсөн байна. Тэгэхээр бүх одоо аутизмын хэлбэрүүд орохгүй илүү хүнд хэлбэрүүд нь орж байгаа гэсэн үг байгаа. Хүнд гэдэг англи хэл руугаа. За мөн хоёр нүд бүрэн хараагүй буюу age 54 онцтой хүүхдүүд орж байгаа. За унал таталт буюу эпилепси одоо хамшинж бас шалгуур үзүүлэлтийн дагуу орно. За тэгээ биеийн гадаргуудах түлэгдэлт гэдэг одоо бас шалгуур үзүүлэлтийн дагуу орно. За мөн төрөлхийн одоо хач хөгжил буюу одоо төрөлхийн Q онцтой хүүхдүүд за орохоор ингэж эхний байдлаар бид бүхэн юу яасан байгаа. Эрүүл мэндийн яам руугаа ингээд санал хургуулсан ийм одоо шин залтууд байна. За мөн одоо хоёр чихний бас төрөлхийн дуу хүлээж авах юугүй чадваргүй хоёр чихний дүлий гэсэн үг тий. За тэгээ мөгөөрсөн хоолоод одоо гуурс тавих хэмжлэгээр хийлгэсэн. Энэ одоо дуун дахиж сэргээхдэггүй одоо мөгөөрсөн хоолоодоо байнгын гуурстай хүүхдүүдийг оруулна гэсэн энэ мэрэгжлийн салбар зөвлөлт болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэгчүүдийн холбооноос ирсэн саналыг бас эрүүл мэндийн яам руу явсан одоо саналдаа тусгаад явуулсан. За ингээд бид бүхэн оншийн 29 залтын хүрээнд эрүүл мэндийн яамтайгаа хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр аль болох хүүхдүүдээ одоо хатуу одоо ялгаж салгаж ялгаа үүсгэх гэхээсээ илүү хэрэгцээ шаардлагаар нь илүү асаргаатай байдлаар нь ингэж ялгаж байгаа шүү гэдгийг бас манай эцэг эхчүүд болно одоо төрөөс байгуулгын маань зөвөр ойлгоод цаашаа бас мэдээллийг дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна. За мөн одоо энэ онд бас хэрэгжиж байгаа нэг шинэ үйлчилгээ маань юу вэ гэхээр энэ хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв гэдэг ийм үйлчилгээ байгаа. За энэ дэмжих төвд маань ерөнхийдөө боловсролын ерөнхий хуулийн 17-гийн 9-т заагдсан тухайн хүүхдэд боловсрол эзэмшид дэмжлэг үзүүлэх төвийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, эрүүл мэндийн яам, боловсролын яам хамтарч байгуулна, хамтарч санхүүжүүлнэ гэсэн юм заалтын хүрээнд бүхэн 2024 оны ажлын хэсэг хамтарч байгуулагдаад за тэгээд энэ заалтын хүрээнд бол ингээд ажлын хэсгийн дагуу 3 яамны хамтарсан ажлын хэсгээр ерөнхийдөө дэмжлэг 3 сайдын хамтарч батлах дүрм гараад батлагдах төвшөнд явж байна. За мөн энэ дүрмийг дагаад манай яамны хувьд бол дэмжих төвийн ажлыг хэрхэн одоо гүйцэтгүүлэх вэ гэдэг юм өдөртөмжийг боловсруулан ажиллаж байгаа. За мөн хөгжлийн бэрхшээл энд ямар хүүхдүүд хамаарах вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн шийдвэрээр байнгын асаргах шаардлагатай тогтоогдсон танхимын сургалтанд тогтмол хамрагдахад хүндрэлтэй хөгжлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай гэдгийг бас мөн салбар комиссийн одоо шийдвэрээр тогтоолгосон гэр хүүхдүүд хамрагдана гэсэн ийм ерөнхий одоо заалттайгаар за тэгээ удирдамжийг боловсруулад ажиллаад ерөнхийдөө эцэслэх төвшөндөө явж байгаа. За тэгэхээр энэ дэмжих төв маань ямар ач холбогдолтой вэ? Тухайн хүүхдэд ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэхээр ер нь бол боловсролыг дэмжих үйлчилгээ, за мөн бие бэлтрийг дэмжих үйлчилгээ, хөгжлийг дэмжих нийгмийн үйлчилгээ гэсэн ийм 3 одоо төрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр тухайн хүүхдүүд тогтмол танхимын сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг тогтмол одоо нөгөө танхимын сургалтанд хамрагдах болтол дэмжлэг үзүүлээд одоо яг нөгөө үндсэн сургалтын түвшин рүү нийлүүлээд явах гэсэн одоо ерөнхий ойлголтын доор үйлчилгээ үзүүлнэ гэсэн. За мөн бие бэлтрийн үйлчилгээ, хөдөлмөрийн засал, хөдөлмөр засал, хэл яриа засал, барай засал болно. Спортын одоо засал те морин засал усна одоо элсэн засал гэх мэт одоо олон төрлийн заслуудын үйлчилгээг бас одоо хийж байгаа байгууллага аж ахуй нэгж төрөөс байгууллагад санхүүжилтийг олгож явах замаар ажиллахаар ингэж төлөвлөгдсөн. За мөн хөгжлийг дэмжих нийгмийн үйлчилгээ гэдэг бол одоо нөгөө нийгмийн хамгааллын үйлчилгээнүүд асрах сувлах тий за сэтгэл зүйн зөвлөгөөнүүд асран хамгаалагч зориулсан сургалтууд олон нийтийн арга хэмжээнүүд нөлөөллийн ажлууд тий за хүүхдэд үзүүлэх одоо бусад тоглоомын ч юм уу хөгжим засгийн үйлчилгээнүүдийг бол хөгжлийн дэмжих нийгмийн үйлчилгээ гэдэг ийм одоо бүлэгт хамааруулаад за хүүхдэд ер нь бол ийм 3 төрлийн үйлчилгээг зохицоор нь үзүүлэх ийм дэмжих төвүүдийг санхүүжүүлнэ. За энэ нь болохоор төрийн бас байгууллага үзүүлнэ, төрийн байгууллагын дэргэдэх байгууллага байж болно мөн одоо аж ахуй нэгж байгууллага байж болно гэсэн ийм одоо ерөнхий төлөвлөгөөтэй удирдамж гарч байгаа. За тэгээд мэдээж эдгээр төвүүд бол тухайн хүүхдийг хүлээж аваад үнэлгээ хийх, үйлчлэгийг төлөвлөх, үйлчлэгээ үзүүлэх юм дараалтаа явна. За мөн одоо тавигдсан шаардлагуудыг хангасан байгууллагууд тендерт ороод
тендерийн зарчмаар одоо санхүүжилтээ аваад төрийн үйлчлэгээ гэрээлэн гүйцэтгүүлэх замаар ийм одоо үйлчлэгээ бас 2025 онд одоо хэрэгжих бас манай хүүхдүүдэд ийм дэмжлэг бас үйлчлэгээ бий болсон байгаа. За мөн зайлшгүй анхаарал хандуулж ажиллах ийм ерөнхий хүүхдүүдэд бас тод дээр судалгааны хувьд тодорхойлоод хүн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй гэрийн асрамж халамж муу байдаг хүүхдүүд, за хөдөлгөөсөн гэр бүлд амьдарч байгаа хүүхдүүд бэрхшээлийнхаа хувьд боловсролын үйлчилгээнээс хоцрогдож байгаа хүүхдүүдийн судалгааг аймаг орон тус бүр дээр салбар комиссээр гаргасан гэр хүүхдүүдэд одоо чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах ийм чиглэлийг өгж ажиллаж байгаа байна төв комиссийн зүгээс. За мөн бид бүхэн одоо ямар ажлуудыг бас энэ онд хийхээр төлөвлөж байна вэ гэхээр сая ирсэн 2021 оны 2 саяын хамтран баталсан тэр 807 216 гэдэг тоот тушаал байгаа. Энэ маань болохоор яг хүүхдийн одоо байнгын асраг тогтоож байгаа өвчин гэмтлийн жагсаалт гэсэн үг. Энэ одоо өвчин гэмтлийн жагсаалтыг шинжлэх одоо ажлын хэсэг байгуулагдсан явж байна. За мөн 2021 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комиссийн дүрмийг шинжлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас одоо энэ комиссийн дүрмийг шинжлэх ажил бас хийгдэж байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал буюу одоо бидний 3 дахь ажиллаж байгаа энэ одоо 3 салбарын сайдыг эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын 3 сайдын одоо хамтарч баталсан ийм аргачлал маягт байдаг. Энэ аргачлал маягт дээр бас автомат хийх шаардлагатай байна гэдэг ийм шинжлэх ажлыг хийхэд төлөвлөж байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комиссийн мэдээллийн санг ашиглалтанд оруулах мэдээллийн маягтыг шинжлэх ажлууд хийгдэж байна. За тэгээд эртний хөгжлийн дэмжлэг боловсролын портож хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх ажил боловсролын яамтай хамтарч батлан хэрэгжүүлэхээр бас ийм албан бичиг өгүүлсэн байна. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссийн даргыг орон тооны болгох ийм асуудлыг бас комиссийн дүрмээр шинжлэх. За мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд одоо нэмэлт өөрчлөлтүүд төр оруулснараа орон тооны нарийн бичигтэй болгохын асуудлыг бас хийхээр төлөвлөлөд яриад явж байна. За мөн дэмжигч төвийн дүрмийг одоо мөрдөж ажиллах, тэрнтэй холбоотой зохицуултыг хийж ажиллах ийм одоо чиг үүрэгтэй цаашдын ажлуудыг төлөвлөд ажиллаж байна. За тэгээ миний хүргэх мэдээллийн хувьд бол тавчрандаа ийм байна. Тэгээд та бүхний бас асуусан асуултанд хариулаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье. За маш их баярлалаа. Манайханд асуулт тавиад хоёр мэргэжлээс асуулт асуугаарай. Дэмжигч төрийн бас байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж болон аж ахуйн нэгж бас гэрээлэн гүйцэтгэж болохоор тийм өдөр дүнжийг боловсруулсан. Дэмжигч төвийн ерөнхий одоо 3 сайдын хамтарч баталж байгаа дүрмэн дээрээ ч бас тэгж заагдсан байгаа. Асуулт байна. За. Энэ дэмжигч төвийг орон нутагт одоо тийм байгуулад ажиллах тийм шалгуур шаардлагыг хангасан тийм үйлчлэгээ явуулчихаар одоо жишээлбэл бага боловсролын үйлчлэгээ явуулахаар тийм байгууллагууд бараг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүдийн асуудлыг нөгөө 3 сайдын тушаалын явуулын үйлчлэгээ гэдэг нэг их сайн байгаад байгаа шүү дээ. Тэн дээр чинь хэрэгжихгүй л хэрэгждэг болохоос тэр үйлчлэгээгээрээ явуулах уу эсвэл заавал тийм дэмжих төвийг орон нутагтаа байгуулад тэгээд тэнд өгөх энэ хүүхдүүдийг. Тийм боловсролын хувьд бол явуулын үйлчлэгээ яг одоогийн байдлаар ч гэсэн хэрэгжээд явах тийм зохицуулттай байгаа. За дэмжих төв маань болохоор арай одоо өөр зохицуулттай бий болж байгаа гэсэн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчлэгийг зохицоор нь үйлчлүүлэх гээд. Тэгээд дэмжих төвийн ерөнхийдөө одоо үйлчлэгээний зураглалыг бид нар гаргахдаа өдрийн буюу танхимын үйлчлэгээ, за цагийн үйлчлэгээ, явуулын үйлчлэгээ гэж бас оруулж өгсөн байгаа. За тэгээд аймаг орон нутгууд дээр бас яг энэ дэмжих төвүүдийг бий болгох шаардлагатай одоо мэдээлэл арга аргачлалаар хангах тухайн аймаг орон нутгад дээр ажиллаж байгаа төрийн бас байгууллагад дэмжлэг үзүүлж ажиллах ажлуудыг бас энэ 2025 онд дэмжих төвийг одоо
улс орон байр нэвтрүүлэхийн ажлын хүрээнд төлөвлөд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тухайн аймаг дээр ажиллах боломжтой одоо төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг түшиглээд бид бүхэн бас шаардлагатай дэмжлэгийг үзүүлээд ажиллана гэсэн үг. Тэгэхээр энэ дэмжих төв маань бол боловсролыг дэмжих үйлчилгээ, бие барилгын хөгжлийг дэмжих үйлчилгээ, хөгжлийг дэмжих нийгмийн үйлчилгээ гэдэг энэ цогц энэ 3 үйлчилгээг гурвангийн яг тэр төв дээр үзүүлнэ гэсэн үг үү? Тийм. Тэр төв дээрээ аль нэг үйлчлэгийг бүр дагнасан бас байж болно. За мөн өдрийнхөө боловсролын үйлчилгээг дагнасан байж болох уу? Тэгтээ боловсролын үйлчлэгийг үзүүлэх гэж байгаа болвол одоо яг нөгөө тэмдэг төвийн ерөнхий тавигдсан стандартыг бүрэн хангаж байна л гэсэн үг. Тийм. Тэгээ ер нь бол энэ цогц байсан ч дангаараа байсан ч ерөнхийдөө бол нэг заавал шалгуур байна шүү дээ. Жишээлбэл одоо бага боловсролын үйлчлэгийг үзүүлэхэд одоо багшлах арга одоо тийм яг багш мэрэгчлээ юм уу тусгай хэрэгцээтэй багш хэрэгцээт боловсролын багш энтертэй байж үйлчлэгээ үзүүлнэ шүү дээ, тийм ээ? Тийм. Яг нөгөө удирдамжин дээр болон дүрмэн дээр яг үнэхээр шаардлагыг бас шил бодлоо юм болно шүү тавьж дээ. өгсөн байгаа. Хамгийн гол нь мэрэгжлийн одоо үйлчлэгийг үзүүлнэ гэдэг ийм шалгуурыг бас тавьсан байгаа. Тийм. Йоо, энэ явуулын үйлчлэгээ 3 сайтын тушаалын явуулын үйлчлэгээ бол уг нь яг тэр нэг бол 3 сайтын тушаалаар маш сайн гаргаж өгсөн байгаа шүү дээ. Тэгээд энийг би бол орон нутгатаа би Хөвсгөл аймгийн хөгжлийн мэргэжилтийн хөгжлийн эсхийн холбооны зохицуулагч Тавгсран гэдэг багш байна. Тэгээд энэ явуулын үйлчлэгийг манай аймаг бол ингээд ер нь бол одоо яг энэ 25 оноос ерөнхий боловсролынхаа сургуулийн дамжуулаад энэ 3 сайтын тушаалыг хэрэгжүүлэх замаар ингээд бүр эннийхээ багшийг бэлтгэхэд тэгээ энэ явуулынхаа үйлчлэгийг бүр юм явал сүнх үйлчлэгээд одоо тэр нөгөө бодит байдлын судалгааг нь хийгээд хүүхэд болгонд таарсан үйлчлэгээнийхээ одоо хэрэглэгдэхүүн ямыг аваад ингээд багш яг тэрний нөгөө 3 сайтын тушаалын дагуу 7 хоногт 2-оос одоо 3 удаа 40-оос 80 минут очиж үйлчлэнэ гэдэг тэр юмаа бариад ингээд явуулах юм боломжтой болоо ер нь бол ингээд явуулын багшийн бол айгүй сайн бэлтгээд яаж тэр тухайн хүн төлбөрийн хүүхдээр очиод бодит байдлын судалгааг нь яаж хийх вэ? Эсвэл тэгээд яаж зөвшөөрөх вэ? Тэгээд нөгөө уг хүүхдэд ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөг нь хийгээд тэгээд тэрүүндээ одоо хичээлээ төлөвлөгөөгөө агуулгаа тогтоогоод хичээл болгоод ингээд заахад тохирсон хэрэглэгдэхүүнүүдийг нь ингээд сүнхтэй үйлчлэгээд юм хийлгээд ингээд нэвтрүүлэх гэсэн нэг тийм зөвлөмжийг өгчөөд байгаа байхгүй юу? Сургуулиудад тэгээд энийг төр маань зөвшөөрöd байгаа. Тэгээд ингээд сургуулиуд маань явуулах уу эсвэл одоо тэр одоо орон нутгад бүр сум муманд бол байхгүй шүү дээ. Тийм одоо төрийн бус байгууллага. Яг аймгийн төв дээр бол олдох л ганц нэг олдвол олдох л. Тэгэхээр явуулын үйлчлэгээний багшийг бэлтгэхэд орон бүр одоо суманд энэ төр бол одоо энийг явуулж яах нь зөв гэд заавал эсвэл дэмжих төвөөр явах уу гэдэг хоёр юмыг бүр нарийн асуугаад байгаа. Заавал дэмжих төвөөр явна гэсэн ойлголт байхгүй. Ерөнхийдөө бол нөгөө илүү олон бүх хүүхэд бүрдээ ажиллахад бас яг нөгөө явуулын багшийн үйлчлэгээ одоо юу гэдэг бусад одоо өмнө нь байгаа зохицуулалт дээрээ дэмжлэг үзүүлэх илүү олон хүүхдүүдийг хамруулах бүр гэртээ хүнд байгаа хүүхдүүдэд хүртэл хурц ажиллахад зорилготой би болж байгаа учраас өмнөх үйлчлэгээнүүд ч явдгаараа явна дэмжих үйлчлэгээ ч гэсэн одоо ингээд хамт явна гэсэн үг. Хамт явах юм байна тийм ээ. Энэ дээр би нэг юм хэлчих үү? Соёл гэрлээ. Тий. Энэ явуулын гэдэг нь одоо саяын Янжмагийн танилцуулсан тэр ийм ажлуудыг хийх гэж байна гэдэг дотор Портиж гэдэг хөтөлбөрийг боловсролын хөтөлбөрийг 2 сайтын тушаалаар батлах гээд байна. Бэлэн болцсон байгаа хөтөлбөр. За энд бол бүх сумдад явуулын Портижийн багшийг бэлтгэх гэсэн юм байна. Тэгээ явуулын багшийнх нь одоо Портиж маань өөрөө ерөөсөө л явуулын тийм ээ. Тий. Явуулын сургалт шүү дээ. Тэгэхээр энэ явуулын багшийг бэлтгэх гэдэг нь бол Портиж дотор байгаа. Тэгээ одоо хизээ энэ яам маань гэдэг юм уу энэ Азийн хөгжлийн банкны төсөл маань энэ явуулын багшийнхаа сургалтыг хийх юм байна. Тэгвэл Сонсголонгийн төвөөс Улбаатай төвлөрөөд тэгээд дараа нь энэ төслийн 6 аймгийн
төвүүдэд цаашдаа 6 төвүүд бүх юм. сумдад явуулын багш Мгм. бэлтнэ гэсэн байгаа. За энэ Портижийн бол өөрийнх нь удирдамж, гарын авлага яг хүүхдтэй яаж ажиллах вэ? Зүгээр л одоо нэг настай Тийм. хүүхдэд яаж ажиллах юм, 5 настай хүүхдэд яаж ажиллах юм бүгд байгаа. Мгм. Тэгэхээр яг Тийм. энэ дагуул явуулынхаа үйлчилгээ хийн. Тэгээд энд бол бас боловсролын яамны хувилбар сургалт гэж байгаа. Хувилбар сургалт бол Портиж өөрөө орно. Энэ хувилбар сургалт маань өөрөө бас юу мөнгөтэй тодорхой хэмжээний. Тэгэхээр зэрэг энэ дор энд Портижийг бол явуулна гэж одоо боловсрол яам, гэр бүл нийгэм хөдөлмөрийн яам маань бол энэ дээр хамтраад энэ Портижийг үр дүнтэй хэрэглүүлэх хэрэгжих юм бол төдөө орон нутагт анхнаасаа Портиж бол гарсан уг гарал үүсэл нь бол ерөөсөө л аслагдсан хүүхдэд хол байгаа хүүхдэд гэрээр нь очиж үзүүлэх тусламж үйлчилгээ эцэг эхийн хүүхдтэйг ажиллахад нь туслах тийм дэмжлэгийн сургалт байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн Энэ бол хүн төлбөрийн хүүхдэд уг нь ёстой жинхэнэ таарна л да. Тэр Портиж маань бол нөгөө биднес ч одоо нэг Жайка Стаст нэгээр энэ ч бас зөндөө хэрэгжүүлээд үтсэн шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ бол уун их сайн байсан. Сүүл рүүгээ явсаар яваад орон нутагт бол байхгүй болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ одоо байхгүй болчиход байгаа нь бол одоо яаман л яралтай арга хэмжээ авах юм бол наадхын чинь гарын авлага тэр яаж сургалтын хөтлөх бүх юмд бэлэн байгаа. Тий. Тэгээ яг манайд бас манай Хөвсгөл аймагт хэрэгжижсэн болохоор гарын авлагнууд бүр юм том хавтастай. Тий. Тэгээ юмуд энэ төр нь байж л байгаа. Тэгэл одоо яг хэрэгжилж гэнүүгээд ингээд ажиглаад сургуулиудаар ингээд чиг тавиад хараа тавиад үзэхэд байхгүй байгаа байхгүй юу? Тэр бас сургууль дээр төвлөрсөн гэхээсээ илүү Портич чи хоёр хэлбэртэй. Гэр бүл суурилсан, байгуулгууд суурилсан хоёр. Тэр гэр бүл суурилсан явуулж байгаа тийм л юм байхгүй байгаа тий. Одоо хийх баха. Тэгэхээр зэрэг тэр Портич чинь бас жоохон хялбаршсан Жайка стартын үеэс. Илүү хялбаршаад ном сурах үе чинь бас арай жижиг болоод арай ойлгомжтой болцсон байгаа. Тэр явах баха. Сайн байна уу? Соёл гэрэл багшаа сайн байна уу? Хөвсгөлөөс оюурд нэ нөө. За сайн уу? Янжмаа сайн уу? За сургууль зохион байгуулж байгаа бүх хүмүүс сайн байна уу? Би нэг юу бас саяны мэдээллийг бүгдээ сонслоо. Тэгэнгүүт одоо энэ дэмжих төв маань юу дугуйлангийн үйл ажиллагаанууд энэ дэмжих төвийн тэр хөгжлийн үйлчлэгэнд орж яваа юу? Хэрвээ орж явж байгаа бол нөгөө манай хөгжлийн бэрхшээлтэй үний хөгжлийн төв ажиллаж байгаа 6 аймаг байгаа шүү дээ. Тэгээд манай аймгийн төв бол одоогийн байдлаар 11 дугуйлыг хичээлүүлж байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн дэмжлэгийн үйлчлэгээгээ бас энэ 6 төвтэй аймагтайгаа жоохон ууж өгвөл зүгээр байна. Одоо бид нар хөгжлийн дэмжлэгийн үйлчлэгийг үзүүлэх гэхээр ямар нэгэн санхүүжилт мөнгө төгрөгийн асуудал хэцүү байдаг. Тэгээ одоогийн байдлаар бол бид нар энэ дугуулангуудаа хүүхэд гэрүүлийн газраараа тагаа багш нарын гэрээ илгээд яг. Тэгээ одоо энэ санхүүжилт нь бас одоо 25 оных нь хүрэхгүй гэсэн ийм асуудал бас манай хүүхэд гэрүүлийн газрын дарга маань бас эхлээд байгаа. Тэгэхээр энийгээ бас энэ удирдамжаа энэ 6 нэгэнт энэ аймагуд одоо энэ 6 төв чиглэсэн байгууллаганд байгуулагдсан юм чи энэтэйгээ бас нэгдүгээр ууж өгвөл зүгээр байна. За дараагийн нэг юм нь Портиж бас соёл гэрэл багш сая хэлж хялбаршсан гэж манай төвийн юуны дэмжлэгийн багш одоо хөгжлийн дэмжлэгийн багш тусгай хэрэгцээт боловсролын багш ажиллаж байгаа байхгүй юу? За энэ хүн маань бол яг Портиж хөтөлбөрийг бага насныхаа хүүхдүүд дээр эсвэл хөгжлийн хувьд одоо бага насны биологийн нас нь ийм хөгжлийн нас нь бага биологийн нас нь одоо 10-11 настай байсан ч гэсэн хөгжлийн нас нь бага ийм хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд дээр бол Портижийг манай төв хэрэгжүүлж байгаа. Тэгэнгүүт багш маань нэг зовлон яриад байгаа. За энэ нь болохоор төв дээр ирж байгаа хүүхдүүд дээр ажиллахаар нөгөө нэг хөтэлдэг шавгах хуудас гэдэг нэг ногоон үнэлгээний дэвтэр гарсан ч гэдэг Портиж. За тэрийг бид нар ашиглаж байгаа. Дээрээс нь Портижийнхоо бусад нөгөө 5 аягараа үнэлэх юунуудыг ингээд хэрэглээд ингээд явангууд багш маш их юм хөтлөх болоод нэгдүгээрт хоёрдугаарт багшд ер нь нэлээд Портиж юу нэлээд ачаалал өгж байгаа байхгүй юу? Олон юм ингээд зэрэг хөтлөө нөө хүүхдтэйгээ ажилламаар гэдэг. Тэгээ энийг хялбаршуулаад
Яаж байгаа бол бас сайн байна. Тэгээд тэрийгээ бас бид нарт энэ 6 төв дээр үл энэ портаж хаягдаагүй явж байгаа шүү. Тийм учраас манайхан бас анхаарал энэ портажийнхаа тэр хэлбэршүүлсэн юугаа үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх гэж нэлээд бас удах бах. Тэрнээс өмнө бас энэ 6 төвийнхаа багш нарт бас арга зүйн зөвлөгөө өгөөд энэ хялбаршуулсан юмаа бас ингээд оруулаад яваасай гэсэн юм хүсэлт байна. Энийг бас уламжилж өгөөч гэж байгаа. Тэгээд тэр хөгжлийн үйлчилгээнд нь мэдээж би дугууланг орж байгаа бахаа гэж бодож जैन. Тэгэхээр тэрийг бас энэ тал руу боломж байгаа болов энийг Янжмаагаас бас асуух гэсэн юм аа. Байхгүй. За. Хөгжлийн үйлчилгээнд яг нөгөө сэргийн засаг дээр явж байгаа дугуйлангууд гэж хамруулахаар юу яагагүй одоо тусгаагүй. Яагаад тэгэхээр дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүд маань бас яг нөгөө нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд биш, зорилттой төлөв нь бас арай өөр. Тийм учраас эсвэл би сая чиний хэлсний саналыг чинь сонсоод явж байгаа хүүхдүүд дотроосоо одоо яг нөгөө зорилттой бүлгийн маань шалгуурыг хангаж байгаа хүүхдүүд дээр ядаж одоо нөгөө санхүүжилтийг шийдэх асуудлыг ч юм уу тий бас юу удирдамж батлагдахаас өмнө ярих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Энийг бас юу ажлын хэсгээр ярилцъя. Тэгээд ер нь бол дэмжих төвийн үйлчилгээний энэ хамтарсан дүрэн багтагдсанараа манай хөгжлийн төвүүд боловсролын яамнаас бас боловсролын хувьсах зардал авах боломж нэгдэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ чинь нөгөө эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын яам хамтар санхүүжүүлж байгаа. Тэгэхээр манай дэмжих төвүүд бол угаасаа манай одоо яамнасаа санхүүжилттай байдаг учраас боловсролын яамнаас бас нөгөө боловсролын хувьсах зардлыг авах тэр боломж нэгдэж байгаа. Тэгээд хүүхдийн төв ерөнхийдөө бас маш сайн одоо түшиж болж ажиллахаар юм байгаа. За портиж дээр ч гэсэн хүүхдийн төв дээр ерөнхийдөө түшиж байгууллагыг нь түшиглээд за тэгээ 6 төв дээр илүү сайжруулъя гэсэн ийм байдлаар боловсролын яамтай баталгаар юм юугаа явуулсан байгаа. Алтан бичээс саналаа бол явуулсан байгаа. За мөн портижийн сургагч багшийн сургалтыг энэ ондоо Азийн хөгжлийн банкнаас хүүхдийн хөгжлийн одоо төвдөр сонсголынгийн хүүхдийн төвийн 18 сургагч багшийг бол сургахаар за мөн 6 төвдөр түвшиглээд нөгөө бүсийн сургалтуудыг хийхээр бас 25 оны төлөвлөгөөнд орцсон явж байгаа. Үсийн гэдэг нь нөгөө нэг Оюун эрдэнэ. за Аймагуудын юм байна шүү дээ. Тэр ингэж одоо болно шүү дээ. Нөгөө портижо хэрэгжүүлж байгаа аймагуд одоогоор энэ яамны энэ портижийг хэрэгжүүлэх одоо юу нэг жоохон удаашралтай тэр сонсголынгийн төвөөсөө удирдна гэд явж байгаа боловч сонсголынгийн төв дээр хуучин хэрэгжүүлж ирсэн хүн бас ажлаасаа гарсан юм бил. Тэгэхээр портижийг одоо яг нөгөө боловсруулсан мөнгө шүрийг хилээд яамтай хамтарч байгаа тийм цахим сургалт хийгээд 6 төвийнхөө одоо портижийн багш нартаа тэр хөтлөх юм чинь хялбарсан гэхээсээ илүү бас хөтлөх юмаа яг зөв тэр хөтлүүл тийм ч олон юм бас байхгүй юу. Тийм болохоор мөнх шүрээс зөвлөгөө аваад нэг тал өдрийн сургалтыг 6 аймгийн портижийн одоо багш нарт явуулж бас болох юм. Ер нь бол портиж бол гэр бүл суурилсан явуулын сургалт гэдгийг бол манай бүх хүмүүс сайн ойлгомоор байгаа. Энэгээрээ хамгийн онцлогтой Монгол орны энэ газар зүйн байрлалд хамгийн тохирсон одоо хөтөлбөр юм аа. Анхнаасаа тийм учраас энэ цаанаас нэг сонгосон юм шиг байна. Тэгэхээр удахгүй тэр портиж инструктор буюу одоо явуулын багш нарыг бэлдэнэ гэдэг нь. Тэгэхээр хамгийн гол нь ямар хүмүүсийг явуулын багш болох вэ гэдэг дээр л аймагуд одоо маш сайн хүмүүсийг бэлдэж явах хэрэгтэй юм шиг. Ямар хүн байж болох вэ гэдэг нь портижийн гарын авлагад нь өөрт байгаа. Зүгээр яг одоо энэ портижийн багш нарыг 6 төв дээр ажиллаж байгаа багш нарт бол мөнх шүрээр нэг тал өдрийн ч юм уу 4 цагийн семинар авч бас болно шүү дээ. Ер нь бол би тэгэж бодож байна. Энэ яамтай ярьж байгаад тий. Одоохондоо. Яг зөв. Тэр сургалтын бас янжмаа юу яах байх л та. Тэгэнгүүт энэ одоо нь бол хавгаагч түрүүн бас хальт ярьлаа шүү дээ. Энэ сумуудад нөгөө нэг энэ дэмжих төв яаж ажиллах вэ гэдэг аюул асуудалтай байхгүй юу? Тэгэхээр би нөгөө нэг хит их төрийн бус гэж туйлшрахаасаа илүү сургуулийн дэргэдэх нөгөө дэмжлэгийн багийг бас ингэж түшгэлж оруулж өгөөсэй гэж боддог. Бодит амьдрал дээр болохоор одоо жишээ нь Хүсгэл аймгийн 23 суманд 23 төрийн бас
хизээч олдохгүй байхгүй юу. Тэгэхээр та одоо лавга хөшийлэр манай аймгийн төвд нэг юм уу 2 3хан л байгууллага олдсон. За яг бүр сонирхоод нэмэгдлээ гэхэд нэг 3 4 байгууллага олдлоо гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар доошоогоо хүлгүй учраас суманд ажиллах боломжгүй учраас миний хувьд бол тэр дэмжлэгийн багийн гишүүд юунд төлөө одоо боловсролын тухай хуулиараа ингээд угаасаа сургууль болгон дээр дэмжлэгийн баг ажиллана гэсэн байгууллага. Дэмжлэгийн багийг харин нөгөө хувьсах хөөрхөн зардлыг шийдэж өгөөд тэгээд дэмжлэгийн багийг хөшөглөлээд ингээд бас сумдуудад байгаад аймгийн төвдөө болохоор мэдээж аймгийн төвд илүү олон хүчтэй бишэлтэй хүүхэд байгаа учраас дэмжлэгийн багийнч ажилтдаг төрийн босонч бас ингээ хавсраад хамтдаа ажиллах боломжтой байдлаар явуул яасан бэ гэсэн тийм санал байна. Нэгэнд батлагдаагүй байгаа учраас би санал хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь энэ 6 аймгийнхаа энэ төвийг түшгэлсэн байдлаар бас тэр одоо дугуулангийн багш нар чинь манай төвийн ажилчид биш учраас бид нар гэрээгээр энд хүүхэд гэр бүлийнхаа дарагтай гэрээ байгуулж хийж байгаа учраас тэрнтэй адилхан гэрээгээр ингээд өөрхөн бас дугуулангууд өөр өөрснийхээ одоо дардас ширээний тест хөгжим юу зураг юу ч хийдин те энэ хөгжлийн үйлчлэгээ бол би бол ер нь энэ өөр өөрснийх нь сонирхолд нийцүүлсэн юм дугуулангаар дамжиж хөгжүүлвэл их зүгээр гэж үзээд байгаа байхгүй хөгжлийн үйлчлэгийг одоо манай төв ажлаад нэг жил гарan болоход жил гарангийн хугацаанд бид нар ер нь тасралтгүй дугуулангаа хичээлүүлж явсан боломжоор энд тэндээс төсөл бичээ. Тэгэхээр энэ дугуулангийн үйл ажиллагаагаар дамжуулах нь хөгжлийн үйлчлэгээ айгүй зүгээр юм байна гэж үзэж байгаа. Тийм болохоор бас энэ саналын манаас цааш нь уламжилж өгөөсэй. Бас энэ юу н удирдамжиндаа тусгаж өгөөсэй гэсэн юм хүсэлт байгаа. Тэгэх юм бол бид нар тэр багш нараар нь гэрээлүүлээл зөвхөн хөгжлийн үйлчлэгээ гэсэн нэг цөөхөн хөөргөн санхүүжилт тавиад өгчдөг. Тэгээд тэрийн нөгөө тарифтай оюутан багш 4 хүүхэдтэй ажилласан бол хүүхдийн тоогоороо тарифаараа аваа явчихдаг ч юм уу. Тийм энийг тэгээд нөгөө яаман дээр нөгөө гэр бүлийн газар гэж байдаг лөө. Хүүхэд гэр бүлийн газар. Тэднэртэй бас хамтраасай тэр хүүхэд хөгжил хамгааллын зардал гэж тусдаа байдаг болсон шүү дээ тэдний дээр. Тэднийх чинь тийм тариф гаргацсан юм билээ шүү дээ. Тэгэхээр тэр тарифтай газар шүү дээ. Тэр тарифтай нь ууж бас хөөрхөн энэ хөгжлийн үйлчлэгээнүүдийг холбож өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд боловсролын талаасаа бол дэмжлэгийн багийг түшгэлээсээ дээрэс нь мэдээж төрийн бос бол байж болно. Төрийн босууд чанартай манай аймагт нэг 2 3 хаан төрийн бос байгаа. Тэгэхээр ингээд сумынх нь хаягдах гэдэг байхгүй аслагдсан. Тэгээд суманд бол нэг 4 5 хүүхдэл байгаа. За нэг бүр их олон хүүхдтэй сум нь бол нэг 11 2 байгаад байгаа шүү дээ. Тийм. За тэгээд яг за нэг 15 дотор. Тэгэхээр тэр хүүхдүүд дээр болохоор дэмжлэгийн багт нь харин хөөрхөн санхүүжилт өгөөд явуулын үйлчлэгийг очиж үзүүлэх боломжтой. Хүүхдүүдээ буцаага сургууль дээрээ авчрах боломжтой. Дэмжлэгийн багуудаар сумдаар яваад асуухад бол ер нь бас тэр санхүүгийн баг зэрэг асуудлаас болоод ер нь бас зарим юм дээр хүрч чаддгүй юм шүү дээ. Тийм болохоор тэр дэмжлэгийн багт нь хөөрхөн уяад өгчвөл багш нар сургуулийнх нь илүү бараг хариуцлагатай ажиллана. Тэгээ харин хариуцлага буцаагаад тооцоод ингээ явчих зүгээр юм л гэсэн бодол байна. Тэгээ бид нар ч гэсэн манай хөгжлийн төв одоо энэ лавга саяны энэ яриад байгаа лавгагч бид нар ч гэсэн дэмжлэгийн багууд дээр хавар хяналт хийсэн байхгүй 24 онд. 8 сургууль дээр хийсэн. Тэгэхэд бас асуудлууд гарч ирсэн, нэлээд асуудлууд гарч ирсэн. Тэгэхэд бас анзааруулжтай бид нар хий гэж тулгын шаардлагаасаа илүү бас нэг баг зэргийн дэмжлэг өгчөөд дараа нь хариуцлага нэхээ сууж зүгээр юм байна гэсэн надад бол бодол байсан. Тэгээ харин ашгүй ийм гоё бас дэмжих төвийн ийм хөтөлбөр удирдамж бас боловсруулж аваад маш их баяртай байна. Тэгээ энэ нь бас би орон нутагт ажиллаж байгаа бид нарт бас ийм давхар тийм болсон байдлаар гарвал их зүгээр байна. Тэгээ энийгээ бас нэлээд юу яа. Яг хөө дэмжих төвийн үйлчлэгээ бол 25 оноос одоо ингээд шинэ хэлж байгаа үйлчлэгээ мэдээ цаашаа зөнзөө одоо оноонуудаа сайжруулад явах байх. Удирдамжин дээр би бас ажлын хэсэг дээр ягчны саналуудыг танилцуулъя. Сэмэнэ. За чатан дээр асуултуудыг бас хэлээд өгье. Энэ сая оюун эрдэм маань дэмжих төв төрийн босоор хийгдэнэ гэж ойлголоо зөв гэд хариултаа юм авсан баг тийм ээ. Сая ярьж байгаа. За үнэш татдаг хүүхэд давхар сонсголын бэрхшээлтэй хүүхэд халамжинд хамрагдах гэсэн байна. Унаж татдаг бас давхар сонсголын бэрхшээлтэй ийм хавсарсан бэрхшээлтэй юм байна. Ийм хүүхэд халамжид хамрагдах гэсэн байна. Халамжид хамрагдах гэдэг нь
байнгын асаргааны тэтгэмжийг хэлж байгаа юм лөө. Нэмэгдлийн талаар ярьж байгаа. 30% нэмэгдлийн талаар ярьж байгаа лөө. Соёлын чанар. Надад чинь нэмээд би чи энэ онц татаг хүүхдгээд яг донтол асууж байгаа юм гэхээр манайх ч ерөөсөө хүнд хэлбэрийн эпилепси эмийн тесрэлтэйгээ ганцхан заалт ороод бусад бүх эпилепси асагдсан шүү дээ амруулаад зөвхөн л эпилепсигээл тодорхойлоод хөгжлийн бэрхшээлтэй тодорхойлог өгсөн. Тэгэхээр маш олон тийм хүүхдүүдээс одоо давхар бэрхшээлтэй хүүхдүүд манай ICF үнэлгээ хэрэгжиж байгаа учраас давхар бэрхшээлтэй хүүхдүүд ордгоо байхгүй юу. Тэгэхээр энэ давхар бэрхшээлтэй хүүхдүүд одоо ингээд нөгөө ахиад хүүхдүүдийг үнэлээд явж шүү дээ. Энэ үнэлгээнд давхар бэрхшээлтэй хүүхдүүдэд оруулах боломж байгаа юу? Бас давхар. Яг ингэж асууж байна түүнийч асуулт. Давхар бэрхшээлтэй тэгээ эпилепсийн өнгийн хэлбэр ярьж болно шүү дээ. Одоо нэг эмийн тесрэлтэй биш хэлбэр зөндөө олон байгаа шүү дээ. Бид нар нэмэлт хийхээс илүү ерөөсөө асаргаанд хамрагддаг асаргаа халамжид ороог байхгүй тэр эпилепсийн өнгийн хэлбэрүүд. Тэгэхээр нөгөө нэмэлттэй холбогдохоос илүүтэйгээр асаргаанд ороод явах боломж байгаа юу гэд халамж асаргаанд. Ер нь бол одоо яг эпилепсигээр бол нөгөө 2 сайдынхаа батлагдсан тушаалаар бол G42, 44, 45 гээд аншууд орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоогийн байдлаар бол шууд одоо хөнгөн хэлбэрийн эпилепсийг оруулаад явна гэдэг шийдвэрийг бол гаргаагүй. Яг тэгэхээр энэ 2 сайдын тушаал дээр ажлын хэсэг ажиллаж байгаа ямар аншууд нэмэх бас зарим нэг одоо аншуудыг танах энэ асуудлууд бол яригдах учраас эпилепсигээр бол ерөнхийдөө бас өргөдөл гомдлууд орж ирдэг. Тэгэхээр энэ бол ажлын хэсэг дээр танилцуулагдаад явна. За тэр хавсарсан онцтой одоо 30% нэмэгдэлт бол G42 гэдэг онцтой хүүхдүүдийг л одоо оруулахаар ихтэй байдлаар бол гарсан байгаа. Санал гарсан байгаа. Энэ бол нөгөө мэдрэлийн одоо мэргэжлийн зөвлөлөөс одоо гаргасан саналаа гэж бас үзэж болно. Тэгэхээр одоогийн байдлаар бол G42 онцтой хүүхдүүд л ороод явна гэсэн үг. Түүнээс биш одоо хөнгөн хэлбэрийн эпилепси сонсголын бэрхшээлтэйг авсрууд энэ бол шууд 30% нэмэгдэлтэй болон байнга асаргаанд орно гэдэг шийдвэр бол гараагүй байгаа гэсэн үг. Сайн байна. Миний асуулт. Тэгэхээр хариултаа бүр авах. Тэгэхээр нөгөө хавсарсан онцтой хүүхдүүдийг одоо хүнд хэлбэр тооцож байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр эпилепси болохоор ямар нэгэн бэрхшээлтэй хавсаргатай хүнд болдгоо мó? Энэ юу гэсэн үг юм? Түрүүн тэр нөгөө юун дээр ярьсан шүү дээ. Одоо шийдвэл хараа сонсгол хоёр хавсарсан л бол энэ хүнд рүү орно гэж тодорхойлдог байхгүй юу? Тэр нөгөө ажлын хэсгээс гаргасан 29 жагсаалтын хүрээд хавсарсан бэрхшээлийг гаргаж ирсэн байгаа. Соёлын учраас дэлгэрэнгүй тайлбарлах байна. Тэр нөө үйлдэлийн чадвар гэдэг яг хүнд хэлбэрийн хавсарсан хүүхдүүд ер нь бол оюуны бэрхшээл, биеийн бэрхшээл хоёр хавсарсан. Тэгээд тэр дөрвөн мөчний одоо саажилттай хэвтрийн тийм хүүхдүүд оюуны бэрхшээлийн хувьд бол IQ 20-оос доош байгаа. Тэгээд биеийн бэрхшээлтэй хавсарсан ийм хүүхдүүд орж байгаамаа. За эпилепси дээр бол ер нь бол одоо асаргааны тэтгэмж авч байгаа эцэг их бол авдгаараа авна. За авч байгаа хүүхдүүд дотроос бүр одоо илүү их одоо хөндлөнгийн оролцоо шаардлагатай, нэмэлт тусцсан шаардлагатай дээр нь тэр нэг 100,000 төгрөг буюу 30% нэмж байгаа. Явандаа бол одоо нуус эрх хичээлээс ингээд аажмаар энийг өшөө нэмэх баг. За комиссар ороод салбар комисс чи өөрөө хүмүүсээ одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эсхийн тогтоож байгаа шүү дээ. Ирсэн оншоор нь үйлдэлийн чадварыг хараад одоо хэр зэргийн сайжралтай байгаа, оролцоо нь ямар байгаа гэдгээр ер нь бол хамгийн эцсийн зорилго бол оролцоог нь сайжруулах зорилготой. Яаж хүүхдийг оролцоог нь сайжруулах юм? Үнэхээр одоо хэвтрийн дөрвөн мөч саажилттай хүүхд байх юм бол энийг ядаад одоо тэрэгэнцэр дээр аваад ямар нэгэн ийм дэмжих төв юм уу, хөгжлийн төв рүү одоо аваачаад арай сайжруулах, энийг дэмжих юмд оролцуулахад эцэг эхийн оролцоо, гэр бүлийн одоо асаргаа, цаг зав энэ талын асуудлыг харгалзаж үзэж чинь одоо авч байгаа тэтгэмжтэр нэмээд тэр 30% нэмэхээр одоо асуудал яригдаад байгаа байхгүй юу? 30% нэмэгдэл болох гэдэг одоо энэ оншийн
дахиж ингээд онцлох тийм талаар одоо Эрдэнэ дотоод ямар нэг мэдээлэл байгаа. Өрхийн эмнэлгээс асуухаар ямар ч мэдээлэл хүүгээ тэгээд манай хот болохоор одоо G80 оншоор явдаг. Тэгвэл нэг оюуны бэрхшээлтэй хэл яриа байхгүй, дохио зангаа байхгүй, команд байхгүй ингээд тавиад ингээ ганцаараа ингээ явуулахаар хаа хамаагүй ингээ явцдаг. Илүү одоо аутизм гэх юм оюуны бэрхшээл талдаа илүү. Тэгвэл G80 гэсэн онцтой явдаг. Одоо дахиад ч одоо оншийн шинжлэх юм бол эн чинь оюуны бэрхшээлтэй ингээд хавсаарсан ч юм уу юм болох гээд байгаа хгүй. Тэгээд энийг нь Тийм хүүхдийг бол одоо эргээгээд нөгөө аймаг дээр байгаа төрөлцсөн мэрэгжлийн багт дахин одоо хүүхдийг оншийн тавиулах тийм ээ дахиж шинжлүүлэх ийм арга хэмжээ авч болно шүү дээ. Тэгээд эндээс нь ямар юм гарах нь вэ гэдгээр тэрнээс биш одоо бид нар эмнэлгийн биш хүмүүс болохоор ийм юм шиг байна гэж бол үзэж болохгүй. Наадхаа яг өөрөө тэгж байгаа бол эмнэлэг дээр очиод нарийн мэрэгжлийн эмч нар бүр их одоо Улаанбаатар дээрээ ч гэсэн тэр оншийг тодорхой болгож бас болно. Заатгэмж гэж байгаа. Энийг болохоор юу яг л одоо нөгөө нэг хүмүүсийг группэд оруулахдаа төстэй тийм оншууд чагсаалт явж байгаа байхгүй. Оншууд группэд одоо хүмүүсийг тэдгээр групп гэд гаргадаг шээ түүнтэй яг адилхан. Тэгэхээр энэ онцлох энэ хоёр сайтын тушаалыг одоо гэр бүл нийгмийн хамгааллын яам маань шинжлэх гэж байна. Энэ 25 онд багтаад энийг шинжлээд оншийг өшөө нарийн болгоод энэ код бүртгэлийг илүү одоо боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа. За одоо энэ байнгын асаргаанд хамрагдаад тэтгэмж эцэг их нь асаргааны мөнгө авч байгаа хүүхдүүд маань сая хилээд байгаа Янжмаагийн 14,000 орчим хүүхд байгаа. За энэ 14,000 дотроос нь нэг 4,000 орчим хүүхд нь л угаасаа хүнд гэж авдаг. Тэгээд энэ хүүхдүүд дээр нь дахиж одоо шивж үзээд ер нь бол орон нутгийн салбар комиссийн дээр маш хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Үнэхээр одоо тэтгэмж авах хүүхд байна уугүй юу гэдэг дээр ч гэсэн дахиж шүүж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэр комисс энэ дээр анхааралтай ажиллахгүй бол комиссийн хариуцлага бол маш өндөр байгаа салбар комиссийн. Шаардлагагүй хүүхд ч аваад явж байгаа зарим нь. Бид нар комиссийн хурц дээр бас сууж үзсэн. Тэгэхэд бол зөвлөгөөхгүй ямар одоо оролцоонд одоо үйлчлэгэнд хамрагдах талаар хэлэхгүй. Зөвхөн одоо тэр мөнгө авах талаас нь шийдэд өгчөж байгаа. Тэр комисс бол энийг илүү сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бол эцсийн бүлэгт бол энэ 200,000 төгрөг, 300,000 төгрөг гэхээс илүү энэ хүүхэд хэрвээ бусад хүүхэдтэй адилхан хүүхдээ хожим өөрийгөө аваад явах чадвартай болох талаас нь одоо тэр аймаг, тэр сум, тэр одоо сургууль, хэр зэрэг одоо анхаарал тавьж байна гэдэг тэр комиссийн үүрэг өрөөл бол маш өндөр байгаа шүү. Одоо Эрдэнэ хотод болохоор ямар ч мэдээлэл байхгүй одоо өрхийн эмчээс очиод асуухаар юу ч мэдэхгүй байгаахгүй одоо хурлаар орох хэрэгтэй юм уу? Одоо тэр өрхийн эмчээс асуухгүй. Энэ хүүхэд ямар унш тавигдсан тэгвэл аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байгаа төрөлцсөн мэрэгжлийн баг гэж байх хэрэгтэй. Тэр төрөлцсөн мэрэгжлийн баг дээр одоо жишээлбэл G80 гэсэн байгаа бол мэдрэлийн эмч дээр. Үнэхээр төрөлцсөн мэрэгжлийн баг чинь юу G80 гэсэн оншийг тавьсан бол одоо тэр 2 сайтын тушаал G80 л явж байгаа. Гэтэл G80-ийн тэг гэж байна. 4 мөчийн саажилт. G81 гэж байна. 2 мөчийн саажилт. Ингэж нарийсгаж тавьж өгөх ёстой. Тэгэхээр энийг нарийсгаж тавиад өгөөч гэдэг одоо тавих ёстой байна. Комисстой хандна. Комиссоосоо эндээс ямар нэгэн одоо бичиг аваад ч гэсэн энэ хүүхдэд оншийг тогтоож өгнө үү гэд нэгдсэн эмнэлэг дээр нарийн мэрэгжлийн эмч нараас онш тавиулж авч болно. Ийм байгаа байхгүй юу? Тэр комисстойгоо ажиллана. Тэрээс өрхийн эмч төр очих юм биш. Угаасаа өрхийн эмч бол яах ёстой юм? Энэ хүүхэд хөгжлийн бэрхшээлийн ямар нэгэн одоо асуудалтай байна гэдгийг л тогтооно. Энэ хүүхэд асуудалгүй ч байж болно. Шинжилгээнүүд хийхгүй шүү дээ өрхтөр. Тэгээд нарийн мэрэгжлийн эмч рүү явуулж иж тэр онш тогтоогдсон шүү дээ өрхөөсөө. Түүнээс биш өрхийн эмчийн онш энэ комиссуудын нэг алдаа нь өрхийн эмчийн оншоор оруулаад нэг хэдэн төгрөг шийдэж өгдөг. Энэ хүүхдийг яаж одоо цааш нь хөгжүүлэх вэ гэдэг талаас анхаарахгүй байгаа байхгүй юу? Тийм учраас өргөч нь бол яг оншилдог эцсийн оншийг тавьдаг хүн биш. Өрхтөр очих хэрэг. Өрхөөсөө хэрнээ хэрвээ шаардлагатай гэж үзвэл бичиг аваад
төрөлцсөн мэрэгжлийн баг буюу аймгийн нэгдсэн эмнэлэг дээр Эрдэнэт чи өөрөө том юм төвтэй шүү дээ. Энэ дээр очиод эмчлүүл оншоо тогтоолгоно. Бүр болохгүй л нийслэл дээрээ ч гэсэн энэ оншийг тогтоолгож болно шүү дээ. Ер нь бол тэгж эргэлзээтэй байгаа бол өөрөө эргэлзээтэй байгаа бол тэгэл өрхөөр өчтөө гээд өрхийн эмчнэрийн ямар ч одоо өрхийн эмчнэр бол ерөөсөө л эрт шаардлагатай хүүхдийг эрт илрүүлэхэд хамруулад холбогдох эвлэгтэнд холбон зуучилж өгнө. Оншийг тодруулахын тулд. Ийм л газар. За энэ 30% нэмэгдэхийн талаар бид 1 сарын 17-нд одоо бүх салбар комиссууд руугаа чиглэл мэдээлэл хүргүүлсэн байгаа. Гэхдээ одоо нөгөө хоёр сайдын хамтарсан тушаалын хавсралт баталгаажаагүй яг энэ онш бол ингээ албан ёсны одоо болчоогүй байгаа учраас эхний ээлжиндээ бэлтгэл ажлыг хангаж ажиллана уу. Энэ оншийн хүрээнд ерөнхийдөө бас хүн төлбөр гэдэг одоо тодорхойлолт одоо оруулахаар бид нар ажиллаж байна. Тийм учраас эцэг эхчүүддээ мэдээлэл өгөөд хүүхдүүд рүүгээ холбогдоод энэ чиглэлээр ер нь бэлтгэл ажлыг хангаж ажиллана гэсэн бичгийг бол 1 сарын 17-нд хүргүүлсэн байж байгаа. Тэгээд одоо эрүүл мэндийн яам руу явуулсан санал маань батлагдаад 2 сайдын тушаал маань батлагдаад ирэхээр дахиад албан ёсны жагсаалтыг хүргүүлээд тэр жагсаалтын дагуу бол комисс маань хүүхдүүдээ одоо хөдөлмөр халамжийн газарт гаргаж өгөөд за тэгээ халамжийн байгууллага шивээд нөгөө 30% нэмэгдэл гэдэг зүйл нь орно. Тэгэхээр энэ процесс одоо тодорхойлолтууд хийгдэл жоохон процессын хувьд хугацаа шаардаад байгаа. Тэгэхээр 3 сар жишээлбэл одоо ямар хүүхдүүд маань орхон тодорхой болоод програмд шивэгдлээ гэхэд 1, 2, 3 сарын мөнгийг бол өгж олгох ийм зохицуултыг бас давхар хийгээд явхаар байгаа. Тэгэхээр ер нь бол анхаачны мэдээллийг бол салбар комиссууд руугаа чиглэлээр болно. Өдөр тутамдаа бид нар бол ингээ харилцаа холбоотой ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо сумын өрхийн эмнэлэг энэ төр мэдэхгүй байвал бас одоо юунасаа салбар комиссаасаа холбогдоод мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Салбар комиссууд руу бол яг тодорхой чиглэлийг бол өгсөн байгаа. Тэр салбар комисс маань өөрөө одоо тухайн аймаг орон нутгийнхаа өрхийн эмчнэр болон нарийн мэрэгжлийн эмчнэртээс мэдээллийг өгч ажиллах үүрэгтэй. Манай төв комиссаас бол салбар комиссуудаа мэдээллээр хангаж ажилладаг. Ийм явж байгаа. За сайн байцгаана уу. За би уян гэж хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ эцгийн албаны ерөнхийдөө сая юунуудыг сонслоо. Тэгээд салбар комисс хизээнээс байнгын ажилтнтай болох юм бэ. Салбар комиссгээс салбар комисс руу бүх үйл ажиллагаа бүх юмнуудаа ингээл юу яагаад салбар комисс ингээд айгу муулаад байгаа байхгүй. Ингэж бас болохгүй. Салбар комисс гэдэг чинь бас хэрэндээ ажиллаад байгаа. Би өөрөө дотор нь байгаа хүний хувьд салбар комиссыг дэмжиж ажиллаж байгаа юм үнэндээ яг юу байна? Дүүрэг гэхэд дүүрэгтэй гэрээ байгуулдаг гэдэг. Дүүрэг нь гэрээгээр тэгээд салбар комиссаа байртаа олгож сагуужуулж байгаа юм юу ч байхгүй. Дүүргийн тэр нийгмийн хөгжлийн элцээний дарга гэдэг хүн хуралдаа нэг ч удаа оролцохгүй. Хэдэн ч удаа тэр даргаснаар солигдож ийн нэг ч удаа оролцохгүй. Би энийг удаа дараа сургалтууд дээр ч бас хэлж ирсэн. Тэгээ энэ дээр хариуцлага тооцдог, энэ дээр юу яадаг, кандидатын тогтолцоо энэ хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх юм байхгүй. Тэгээд дүүргээс ямар ч дэмжлэг авахгүй бор зүрхээрээ тэр салбар комисс явж байгаа. За тэгээд салбар комисс ингээд хараа бодит ажиллаж ингэж ерөөсөө салбар комисс биш үү? Уучлаарай. Миний яриаг гүйцэд сонсоорой. Салбар комисс чиглэлүүдээ өгөөд өрхийн эмнэлгүүд хүүхдүүдэрээ яриад салбар комисс өрхийн эмнэлгүүд рүү мэдээлэлүүдээ өгөөд тухайн хүүхдүүдийн нарийн мэрэгжлийн эмчрүүгээ явуулаад ингээ ажиллаж байгаа. Тэгээд хоёрдугаар салбар комисс хизээч сурлаар тэр зүгээр ингээд юу яасан хүүхдүүдийг бид нар оруулдаггүй. Салбар комисс хизээч тэр юуны чинь тэр заалтыг зурсан бидгүй. Харин энэ дээр эрүүл мэндийн яамын дэмжлэг, тэр дүүргийн дэмжлэг, энэ салбар комиссийн үйл ажиллагааг дэмждэг тэр тогтолцоонуудаа бий болгомоор байна. Салбар комиссаа татвартай ажилтнтай болгомоор байна. Тэр бүх эмчнэр чинь халамжийн ажилтнууд чинь эмчнэрт боловсролын хэлтсийн ажилтнууд чинь нийгэм хүүхэд хамгааллын ажилтнууд чинь бүгд цаанаа ажилтаа гэж ардаа дуудагдал, тийм сургалттай, ийм ч юмтай гэж бүгд ингээд ардаа ажилтаа хүмүүс. Тогтвортой энийг хариуцдаг нэг ажилтнтай олгоод энэ ажил чинь арай илүү ингээ үр дүнтэй харьцах хүнд нь арай илүү юу таагаа байхгүй юу. Тэгээд энэ асуудлыг
яг тогтсон хариуцсан хүнтэй ингээд зөвхөн яг энэ хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал руу ороод ингээд бүр 100% ингээд зөвхөн салбар комиссийн ажиллаа хийгээд явдаг ийм хүнтэй болгомоор байгаа байхгүй юу? Тэгээ энэ асуудлыг шийдэж өгөө салбар комиссаа тодорхой хэмжээний санхүүжилттэй болгож өгмөр байгаа байхгүй юу? Одоо хөөрхөн минь гэрээр очиод эмчнэр гэрээр очиод хүүхдүүдийн үздэг мэсдэг хийгээ явж байна. Гэтэл тэр айлын гэрт тэд нар ч хөөрхөн хаанаасаа яах вэ? 5 атга чихэрний төсөвч байхгүй шүү дээ тэр хүмүүст ч. Унаа машины төсөв юу яасан юм ч байхгүй. Яалтч байхгүй саажилтаа хүн дэлбэрийн хүүхдүүдээр очиод үздэгээ хийгээд явж л байгаа байхгүй юу? Тэгээ салбар комиссаа дэмжиж ажилламаар байна. Дэмжихгүй бэжж ингээд салбар комисс ингэх ёстой, тэгэх ёстой, та нар л ингэх ёстой гэд. Тэгээд хамтын ажиллагааг нь уялдуулж өгөх хэрэгтэй шүү дээ. Боловсролын ажилтан гэхэд боловсролын ажилт юу хариуцах вэ? Тэр боловсролын ажилт хариуцаж ажиллаж байгаа юм уу? Нэг л гоё тайлан гараад идэг. Би бол юу яаж байгаа? Салбар комиссыг бол дэмжиж ажиллах юм үнэндээ халах гэж харж байгаа. Би бол дүүрэг дээр хит удаа очиод энэ салбар комиссаа байртаа олгооч. Одоо бүхэл бүтэн Японы хүүхдийг вакцины төсөл хэрэгжүүлээд өрөөгийн байрыг тогтчуулаад өгье гэж байгаа байхгүй юу? Нэг хэдэн өдөр очиод сая хүүхдээ материал юм янзлалтаар бид нэр эмнэлэг дээр шалгалт ирчээд байдаг. Эмнэлгийн нэг өрөөнд нь эзлээ суугаад байдаг. Айгүй хэцүү юм билээ шүү дээ. Хүмүүсийн ажлыг хийхгүй бас давхар. Тэгээ салбар комиссаа тэр дүүрэгтэй гэрээ байгуулад байгаа юм бол яагаад тэр дүүрэг энэ салбар комиссыг байраар хангах энэ юу яах юм дээр гэрээлээд ингээ ажиллах юм юмнуудыг хийж өгөхгүй байгаа юм. Энд чинь салбар комисс нэг муу халамжийн ажилтан тэр дүүргийн засаг дарга дээр очиод хилээд нэмэр. Хариулах уу? Зүүн хаагдсан маань уянга. Энэ асуудал дээр анхаармаар байна. Одоо салбар комисс Самаар нь ойлгочлоо одоо. Чихээд идэггүй. Энэ холбож өгөх, зуучилж өгөх ажлаа хиймээр байна. Энийг бол төв комисс хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хийх ёстой гэж би хараад байна. За салбар комисс бол засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмтэй тэгээд чиг үүргийг нь бол бүгдлэнгийн тэр одоо дүрмэн дээр за 3 сайдын хамтарсан тушаал дээр ийм чиг үүргийг ийм одоо арга зүгээр ингэж ажилланаа гэдгийг нь заагаад өгсөн. Улирал болгон одоо төсөвт суугдсан урамшууллыг бас хуралцсан цаг болон оруулсан хүүхдийнхаа тоогоор урамшууллаа аваад явдаг. За орон тооны гишүүд маань бүгд одоо төрийн чиг үүргийг гүйцэтгэж орон тооны бус гишүүд ба төрийн чиг үүргийг гүйцэтгэж ажиллаж байгаа учраас одоо ажил үүргийнхаа хажуугаар энэ засаг даргын захирамжаар томилогддог учраас энэ ажлаа бол хийгээд явж байгаа. Тэгээ салбар комиссигаа бол муу байна. Салбар комисс хийсэнгүү гэж бид хизээч хэлдэггүй. Салбар комисс ямар их ачаалттай ажлыг би мэднэ. Би өөрөө Баянгол дүүргийн салбар комиссийн нарийн бичгээр ер нь бол 3-4 жил ажилласан. Тэгэхээр салбар комисс дээр ямар их ачаалал ирдэг, ямар одоо үйл ажиллагаа явагдгийг бол маш сайн мэднэ. Тэгээд төв комисст орж ирээд энэ нарийн бичгийн одоо асуудлыг бас асуудал болгоод хилээд явж байгаа. Тэгэхээр шууд бас шийдэгдэх боломжгүй. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль дээр салбар комиссыг зааж өгөхдөө орон тооны бус 7 гишүүтэй байна гэж тусгаад өгсөн. За тэгээ бид энд одоо орон тооны нарийн бичиг байх шаардлагатай байна гэдэг саналыг 2023 оноос хойш ер нь бол сангийн яамд одоо нөгөө төсөвтөн тусуулахаар явуулж байгаа боловч хуулийн дээр заагдаагүй учраас төсөв санхүү тавьж өгөхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль одоо ингээд засгийн газраар батлагдахаар одоо яригдаа 4 дахь жилдээ болж байна. За тэгээд ер нь бол энэ хаврын чуулганаар орогдохоор одоо ер нь 4 сарын 1-нд гэхэд хуулиа оруулаа гэдэг байдлаар ингээд ярьж байгаа. Тэгэхээр бид нар одоо шинжилж байгаа комиссийн дүрмэн дээрээ болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дээр салбар комиссыг орон тооны нарийн бичигтэй байх асуудлыг бол тусгасан байгаа. Тэгэхээр салбар комиссаа бол ерөөсөө муу ажиллаж байна, чиг үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэг одоо үүднээс бол бид нар ханддаггүй. Аль болох одоо чиг юугаар нь мэдээллээр нь цаг тухайд нь хангаад явъя, хамтарч ажиллая гэдэг ийм байр сууриас бол ажилладаг. За тэгээ төв комисс дээр бол яг 24 оны жилийн
6 сар 7 сар хүртэл ганцхан мэрэгчлэн 2 мэрэгчлэн ажилладаг байжгаад 7 сараас хойш одоо орон тооны байдлаар ажиллаад за тэгээд одоо комистойгоо холбогдлолтой энэ тушаал шийдвэрүүдийг бас ингээд сайжруулах ажлуудыг бол ингээд хийгээд явж байгаа. За тэгээд манай салбар комиссууд ямар их ачаалттай ажил хийх бас мэднэ. Тэгээд цаашид бас комиссын дүрмэн дээрээ бас та хэдийг би санал өгөөсэй гэж зөндөө олон удаа комиссын дүрмийг салбар комиссийнхаа одоо гишүүд рүүгээ оруулж хилцүүлж байгаа. За тэгээд гишүүдээс ирсэн дүрмүүдийг бол аль болох тусраад явж байгаа. Тэгэхээр дүрм маань шинжлэгдээд чихийн тухай хуулийн дээр бас нэмэлт залтууд маань орохоор энэ асуудлууд бас цагтлааны дараа шийдэгдээд явахаар юм байгаа шүү. Ер нь салбар комиссаа ямар хичээлтэй ажлыг мэднэ. За сайн байцгаана уу. Тархнаас оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхд эзэхийн албаны солонгойд. За би нэг 2 асуулт асуух гэсэн. За нөгөө эрт илрүүлэг яриад байгаа үрхийн эмнэлэг рүү тул чиглэсэн ажил юу гэж байна. Энд дэш нөгөө 3 6 9 сартай хүүхдийн эрт илрүүлгийн асуудал байдаг штэ. Тэрнгээр хүүхдээ илрүүлээд үрхийнхээ одоо ямар нэгэн шинж тэмдэг, хөгжлийн бэрхшээлийн шинж тэмдэг байвал нарийн мэрэгжлийн байгууллага эмч тэр нөгөө юмнууд руугаа явж холбон зуучилдаг штэ. Энэ үзлэгийн тал дээр бас өрхүүдэд айгүй тийм талтай ажил нь ер нь тийм нөгөө ер нь явцгүй харагдаад байдаг. Энэ тал дээр чиглэсэн ажил юу хийж байгаа юм болоо нэгдүгээр. Хоёрдугаар болохоор 2021 онд Азийн банкны санхүүжилт дээр нөгөө 6 амт төв байгуулахад орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэсэн портжийн 2 удаагийн сургалт явуулаад өмнөх олгоно гэсэн боловч дахиж нөгөө давтан сургалт нь яваагүй байгаад байгаа. Тэгэхээр энэ портжийн нөгөө орон нутгийн сургагч багшийн сургалтанд хамрагдсан хүмүүс нь одоо болох сургалтандаа хамрагдах уу? Энэ ийм юм байлээ. Азийн хөгжлийн банкны тэр төсөл энэ агентлаг бид нар энийг хариуцж байгаа юм байлээ. Тэгээд хөдөлмөр энэ гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран тэгээд энэ хамгийн сүүлийн одоо сурагч багшийн сургалт хийсний дараагаар бүх энэ 6 аймгийн явуулын багшийн сургалтыг хийх төлөвлөгөөтэй байжгаад тасалдсан байлээ. Тэр нь яагаад тасалдсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Азийн хөгжлийн банкны төслийн багаас асуух хэрэгтэй баха. Ер нь янжмаа дарагч гэсэн тэндээс нэг асууж тодруулж өгмөр юм шиг байна. Тэгээд энэ портижо төрөсөхгүй бол хэрэгцээ нь айгүй нэмэгдээд байгаа байхгүй. Эцээст хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бид нар илрүүлээд онцлоод энэ хүүхдийг цаашаа нөгөө хөгжүүлэх хөтөлбөрт хамруулахгүй юм бол эмчилгээ засалд хамруулахгүй юм бол бид нар онцлоод ямар ч үр дүн байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ портиж бол үнэхээр тулгымцсан асуудал байна шүү гэдгийг бас бүгдээр хэлээд энэ 6 аймаг маань бол бас энийг үргэлжлүүлээд яваад байгаа айгүй сайн талтай юм байна. Савгсрын багш бол үнэхээр одоо энэ дээр санаа тавьж мундаг ажиллаж байгаа хүн штэй. Анх JICA старт үеэс эхлэлийн оролцоод явж исэн. Эдний төв бол бас дэмжих төвч болчхоор тийм газар юм л шүү дээ. Ер нь бол портиж бол явуулын портиж гэдэг үг нь өөрөө ч гэсэн юмаа аваад явж байгаа тийм явуулын багшийн л үйлчлэг шүү дээ. Тийм болохоор энийг бид нар илүү сайн дэмжиж өгвөл хүндээ хүрэх тал нь илүү сайн бахаа. Хоёр санал хэлчихөө та хоёр. Зүгээр арай яг энэ агуулгаас жаахан өөр гэхдээ нэг хэлмээр бодлогдоод нэг ганцаарчлсан сургалтын төлөвлөгөө А155 гэдээ байжгаад энэ маань нэг А81 гээд боловсролын сайдын тушаал гарсан. Тэр тушаал дээр болохоор би ялангуяа янжмаа одоо хэлээд байгаа. Энэ 3 сайдын тушаалын боловсролын үйлчлэгээний хэсгээс ингээд аваад тавьчихсан нэг юм гарсан. Тэгээд төлөвлөгөөнийх нь загвар бол 50 дээр байдаг байсан. Энэ дээр бол байхгүй болсон. Тэгээ хамгийн гол нь юу хэлэх гээд нэг үйл энэ ГСТ-гээр явж байгаа ганцаарчлсан сургуулийн төлөвлөгөөр яваад хичээллээд тэгээд үнэлгээ 325-аараа хийгээд тэгээд одоо анги дэвших төгсөх асуудлыг ингээд тэр журмалж өгөөгүй байхгүй юу. Тэгэхээр энэ хүүхэд ГСТ-гээр явж байгаа хүүхдүүд үнэхээр оюуны одоо хүнд бэрхшээлтэй хүүхдүүд бол тухайн 4-р ангид сурж байгаа ч гэсэн тэр ангийн юмыг бүр чадахгүй нэгийг ч 1-р ангийн юм чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яг ГСТ-гээр яваад яг ГСТ-н дээр зорилгоо одоо хэрэгжүүлээд 325-аар үнэлээд тэр 425 руу шилжүүлцдэг ийм сайхан журам байгаад байгаа байхгүй. Тэгээ яг тэр журмаа үндэслээд тэр шилжүүлээд
тийм одоо хэмжээнд байгаа бол ангиад дэвшин төгснө гэдэг юмыг айгүй нарийн зааж өгөх шаардлагатай. Тэрийг нь зааж өгөөгүй байгаад тэрийг одоо зааж өгөх тэр ганцаарчсан сургалтын төлөвлөгөөнд тэрийг нарийн бодгож өгөхгүй бол одоо үр дүнгийн гээстэйгээр явсны үр дүн яг юу юм тийм ээ гэдэг юм нь байхгүй болчиход байгаа. Дараагийн нэг асуудал нь тэр одоо соёл гэрэл эмчинтрээ ярьж байгаатай холбоотой тэр явуулын багш гэдэг дээр бол насан туршийн боловсролын багш гэдэг хөдөө орон сумд яг одоо энэ завсарсан хүүхдэд боловсрол нөхөж олгодог үйлчлэгийг бас хийдэг. Тэрнээс гадна одоо ард иргэдийн хүүхд одоо амьдрах чадварын боловсрол олгодог ийм багш байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр насан туршийн боловсролын багшийг бол явуулын үйлчлэгээний багшаар бэлтгэж юм бол яг хөө эргээгээд бас үүрэг хариуцлагатай хамт олонтой болгохын тулд нөгөө дэмжлэгийн баг руу оруулаад тэгээ үндсэн үйл ажиллагаа нь бол тэр явуулын хүнд хэлбэрийн одоо тэр дэмжих төвөөр явах гээд байгаа явуулын үйлчлэгээр явах гээд байгаа хүүхдүүд чинь хүнд хэлбэрийн хүүхдүүд шүү дээ тийм ээ. Тэр хүнд хэлбэрийн хүүхдүүдтэй ажиллах тэр одоо багшийг бол яг хөдөө суманд бол насан туршийн боловсролын багшийг бэлдвэл илүү их үр дүнтэй байх болов гэж би зүгээр Ахмад хүний багш хүний хувьд бодож байна. Тэгээ ер нь бол энэ хүүхдэд илүү тийм одоо сайн арга зүйтэй, илүү сэтгэл сайтай, илүү одоо тийм шинжлэх ухааны одоо багш гэдэг одоо яг мэргэжил нь илүү сайн хүн бол би илүү сайн ажиллана гэж ингэж бодоод байгаа юм. Тэгэхээр сургууль дээр тэгээ хамт нийгэмшүүлэхийн тулд тэр манай оюутны хэлсэн шиг тэр дэмжлэгийн багт нь оруулаад тэр насан туршийн багшийг бэлдүүлэх илүү үр дүнтэй байх болов гэсэн саналыг хэлж байгаа юм. Тэгээд сайхан одоо мэдээллээр хангаж бас цааш нь ингээд аваад хэрэгжүүлэх тийм бүтээлч ажлыг орон нутгтаа олоод хийх боломжийг олгосон та хоёртаа одоо хувьяасаа баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Би нэг тэр насан туршийн багштай холбоотой ярьж. Насан туршийн багш тэр нөгөө Фортижи өөрийнх нь хэрэгжүүлэх заавар дотор угаасаа тэр явуулын багш нар нь ямар хүн байж болох вэ гэд заасан байгаа. Тэр насан туршийн боловсролын багшч байж болно, цэцэрлэгийн багш, одоо зүгээр совилагч бүх төрлийн хүмүүс хинч ганцхан тийм сэтгэл гаргаад хүүхдтэй гэрээр нэгцэг ихтэй ажиллах тийм л хүн байвал боломжтой. Тэгээ ер нь багш бол бүрэн боломжтой. Энэ таны ёстой зөв. Сая бид нар бас ингээд орон нутагт очиод комиссийн хурал хийж яхад бол насан туршийн багш бол бас их үүрэг өрөөлттэй юм билэ. Тэр хүмүүс маань бас өөрсдөө энэ ухамсарлаад энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг одоо эцэг ихтийн сайн ажилдгийм байлээ. Тийм болохоор энэ бол үнэхэр зөв шүү. Зөв санаа. Насан туршийн багшийг Фортижийн явуулын багш бэлдэж сургалт хийнэ гэдэг бол үнэхээр зөв. Бас насан туршийн боловсролын төв дээр ч гэсэн Фортижийн хүүхэд ирээд тэр байгууллага суурилсан хөтөлбөрт хамрагдах тийм боломжтой байхгүй юу? Ер нь бол тэр ганцаарчсан сургалтын төлөвлөгөөний тухайд бол боловсролын яамны гаргасан тэр юмыг бас манай хөтөлбөр гэр бүлийн нийгмийн хамгааллын яам манаас ярьж байгаа дахиж нэг харж үзмээр юм байна л да. Уг нь бас ганцаарчсан сургалтын төлөвлөгөө чи овоо яваад байгаа шүү дээ. Анх ихснээсээ хойш овоо явж байгаа. Зарим багш нар жоохон эсэргүүцдэг. Эсэргүүцгийнх нь гол нь яг ачаалттай холбоотой юм билэ. Гэхдээ энийг бол бас урагшлуулад явуулаад байх юм бол өгөөж нь бол бас байгаа. За баярлалаа. За баярлалаа. За тэгээ бидний цаг бас нэлээд хэтэрсэн байна. 20 минут өнгөрсөн байна. Бас энэ бүртэл бас төвчээртэй байгаа. За сорилтынхаа асуултанд хариулсан хоёр зочиндоо бас маш их талархаж байна. За тэгээд Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдөө сайжруулах төслийн зөвлөх соёл гэрэл зөвлөхийн маань хувьд болохоор одоо тэр 2016 онд батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1-ийг заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай тодорхойлолцоо тэг хөгжлийн бэрхшээлийн төрлүүд за мөн тэн дээр байгаа тэр одоо хөгжлийн бэрхшээлээс нь гадна түрүү тулгараад байдаг тэр орчны саадуудын талаар бас бидэнд мэдээлэл өглөө. Тэгэхүү тэр орчны хандлагын институцийн саадуудыг одоо хэрхэн бас даван туулах вэ? За бас үйлчлэгийг бас яаж сайжруулах вэ гэдэг бас олон тэр одоо арга зам одоо мэдээллүүдийг өгсөнд талархаж байна. За
гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын төв комиссийн ажилтан янжмаа маань бол бидэнд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн статистик мэдээлэл, хууль эрх зүйн орчин, за эрт илрүүлээд хөгжлийн дэмжлэгийн тухай, за мөн одоо 2024 оны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын комиссийн тоо мэдээлэл, за хүн төлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн үйлчлэгийг одоо ялгаатай болгох нь, за дэмжих төв гэрчлэн цаашаа сэргэжүүлэх арга хэмжээгээд маш олон мэдээллүүдийг өглөө. Тэгээд одоо маш олон сэдвийн хүрээнд одоо олон мэдээллийг хялбарчуулсан байдлаар бас одоо бид нарт ингээд таниулах гэж мэдүүлэх гэж бас зорилоо. Тэгээд талархаж та хоёрт маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд энэхүү одоо энэ төрийн мэдээллийн цагт бол одоо Монгол Орны өнцөг улам бүрээс бол одоо хүмүүс одоо оролцож байна. Тэгээ та бүхэнд бас маш их баярлалаа. Асууж энэ чатан дээр бол одоо бас олон асуултууд ирсэн. Тэгээ тэрийнхэн заримд нь бол сайн хариулж амжсангүй. Тэгээд хоёр мэрэгчлэлтэнд ингээд одоо хувь чатаар ингээд явуулчихнаа. Тэгээд цаашдынхаа ажилд бас тусгаад ингээд санаа тавиад бол ажиллана гэж найдаж байна. За бас бидэнд хэлмэрчилсэн одоо хоёр орчуулагч маань байна. Одоо тохиолын нийтний хэлмэрчилж өгсөн ариун гэрэл суулгэр нартаа бас маш их баярлалаа. Тэгээд та нарын ажилд өндөр амжилтыг хүсье. Тэгээд өнөөдрийн төрийн мэдээллийн цаг энэ түрээд өндөрлөж байна. Бүх оролцогч нартаа баярлалаа. Тэгээд дараа дахин уулзлаа. Түр баяртай.